Таны амьдрал нэг л хэвийн үргэлжлээд байна. Хуучин бүхэндээ дасаад нэг л газраа гатсан мэт санагдаж байна. Тэгвэл таны амьдралд тесрэлт хэрэгтэй. Илүү сонголттой, илүү чөлөөтэй, илүү хурдан, илүү хэмнэлттэй. Моби Home илүү дэв. Өрхийн үйлчилгээний шинэ эхлэл. Уг нь бүх дугаарын турш хей юу яцхан манайхаа гэж хэлдэг гэсэн юм. Уламжлалт ясараа мөнх даатгал компаниасаа эхэлж байна гэх. Тэгсэн чи одоо зүгээр хар бар ажиллаас цухтаад зүгээр намайг та эхэл гэдэг. Өнөөдөр явах та хэлцээ. Өнөөдөртөө юу? Өнөөдөртөө гэдэг чи 3 дугаар би эхэлнэ гэсэн үг үү? Яа. За, манай Аригун подкастын маань season 5-ын эпизод 2 эхлэж байна. За, өнөөдрийн хөтлөгчөөр манай Зой маань байгаа. За тэ Зойтойгоо хамт хөтлөх бол үнэхээр гоё байна оо. Тэгээд угаасаа нэг юм амар түшигтэй хүн байсан юм биш үү чи. За манай подкастын маань ерөнхий ивент тэтгэгчээр Mobi Home үйлчилгээ ажиллаж байна. За Mobi Home үйлчилгээ бол одоо 5G интернет, TV контент болон Smart Home гэсэн юм багц үйлчилгээг бол шинээр гаргаж байгаа юм байна. Mobi Home гэдэг үйлчилгээ минь энэ 5G интернет нь болохоор одоо шилэн кабель татаагүй ийм алс хязгаарт байдаг тий орон нутагт гэр оролцож гэдэг юм уу одоо тэндээс интернетийн үйлчилгээ авах боломжтой өндөр уртны интернетийн үйлчилгээ авах боломжтой юм үйлчилгээ. Тэр нь тэгээд гацдаггүй интернет гэдэг өөрөөсөө нэрлээд авах. Тэр нь амар гоё. Ерөөсөө гацхгүй амар өндөр хурдны интернет. За нөгөөх нь болохоор TV контент. TV контент нь болохоор Монгол гадаадын бүх төрлийн одоо хуучны болон сүүлийн үеийн кинотай. За мөн одоо Mobi Home-ийн өөрсдийнх нь originals юм 31 юм кино бас энэ багцд нь бас байр шин. Тийм. За нөгөө үйлчилгээ нь болохоор над бас хамгийн амар тийм шинэлэг санагдсан Smart Home гэдэг үйлчилгээ байгаа. Smart Home нь болохоор одоо нөгөө нэг цахилгаан хэрэг, гэрийн цахилгаан хэрэгслүүдийг одоо нэг тэр үйлчилгээгээр удирдна. Жишээлбэл хөшгөө хаана гэрлээ унтраанасаа би өмнөх дугаар дээр чамд бас ярьж гисэн тий. Тий, тэгэл одоо гадаа хаалга маалга хонхтарахад хин ирж байгааг нь харчдаг ч юм ингээд ерөнхийдөө бүхэл төхөөрөмжүүдтэй нэг юм смарт хомоор удирдах боломжтой юм зургатаа бас удирдах чинь тий. Ийм үйлчилгээ байгаа. Тэгээд эднийг ингээд нийлүүлээд Mobi Home гэдэг ийм цоо шин ийм үйлчилгээ гарсан юм байлээ. Тэгээд Mobi Home-ыг одоо хэрглэж үзхийг бас үзэгчтэй бас зөвлөж байна. Манай ерөнхий ивент тэтгэгч Mobi Home. За ивент тэтгэгч байгуулахаар болохоор Flirt гэдэг ийм арх байгаа. За би одоо бас чамд арх яриа сууж явах цаг ирдэм байж. Flirt гэдэг арх нь болохоор 5 удаа нэрсэн ийм арх байгаа байхгүй юу? Одоо энэ өөрсдийнх нь логон дээр бичсэн байгаа 5 нэрсэн гэдэг. Энэ нь болохоор нөгөө архины нөгөө нэг юм муухай их хүн тэр амт хүнрийг нь дарсан юм зөөлөн амттай нэрсэн гэдэг нь болохоор одоо нөгөө нэрмэл шиг л болох юм хэлээд байна гэж би ойлгосон баггүй 5 удаа нэрсэн тэгээ найруулсан архинаас бол хамаагүй дээр давуу талтай тэгээд эрүүл мэндэд одоо сөрөг нөлөөгөө маргааш нь хамгийн гол нь маргааш нь шаардлагатай чи намайг бас яаж шаарддаг мэдэн штэ тий нүүцэл хөдлөө тэгээд нэг юм юу ч ойлгохгүй суугаад идэв штэ тий тэхгүй гэсэн үг Flirt. За тэгээд Flirt Vodka маань бол манай ивент тэтгэгчээр ажиллаж байна. За тэгээд мөн одоо хоёулынгийнхан одоо жилийн турш подкастаа хийж байгаа мөнх даатгал компани маань ивент тэтгэгчээр байгаа. Тэгээд ивент тэтгэгч байгууллагуудаа бас баярлалаа гэж хэлье. За дараагийн ивент тэтгэгч бол Glow Story гэдэг ийм пүүцний дэлгүүр байгаа. Ерөнхийдөө маш загварлаг
хамгийн стиллэг тэгээд хамгийн гоё пүүзнүүдийг оруулж идэг юм 10 жилийн түүхтэй юм дэлгүүр байгаа 2 салбартай. За би бол 25-ын Gem Mall-ын 4 давхраас нь бол пүүзнүүдээ сонгож авч ирсэн. Тэгээд дандаа аюу тийм чанартай. Яг оригинал пүүзнүүд хамгийн гол нь яг Америк дахь үн гэдэг ч юм уу. Энэ дээр нь маш багахан ашиг нэмээд ингээд зардаг юм пүүзнүүд байгаа. Тэгээд тэндээс бас үзэгчдийг бас пүүз сонирхдаг бол пүүзнүүдээ судалж аваарэ гэж зөвлөж байна. За хамтран ажиллагч байгууллагуудаар бол манай эрч хүчний ус Супер Глюкоз, за манай одоо Superboc гэдэг энэ хүү PV-г оруулж ирдэг Gourmet компани байгаа. Gourmet компани бол Segafredo Zanetti гэдэг юм бас гоё кофе оруулж ирдэг. Би тэр кофег өглөө болгоо ууцтай чиг эрч хүчээ авч гардаг байгаа. За одоо манай зочны ганц нүүр тагилдаг бэлэгдээ ер нь бол тий бэлэг байсан нөгөө одоо байгаа бэлгэнүүтэй муулаа гэж зөвхөн нөгөө бүх үлрэлийн турш гэдэг утгаараа тийм одоо 5 season турш хамтраад ингээд манай яг зочинттай бүх зочинд бэлэг өгсөн. Тэгээ ганц нэг бэлэг аваагүй зочид нь бас гомдлоо гэдэг гэрлүүгийг авах байсан штэ л гэдэг. Тэгээд айгүй олон бичээд байгаа биз. Надад яагаад өгөөгүй ингээл тэр нэг тодорхой шалтгааны улмаас эзэндээ очиагүй маа. Тэгээд гэрлүүг брэндтэй бас баярлаа. Ойрд ямар кино үзсэн бэ? Ойрд үзсэн гэв кино бол Tron Ares үзсэн. Одоо кино дотор гарч байгаа. Яа, гоё юм би. Хизээ нээсэн би чи баг 2 хоногийн өмнө 3 хоногийн өмнө нээсэн шүү дээ. Тий. Нэгэд бодаагүй. Ер нь заавал кино театрт үзэх ёстой кино л. Би ер нь яг зөв. тий. Дахиад үздэм үү гэдэг одоо хамаг ингээл үзэж байгаад хамаг би ингээд шар үсгээ босч байгаа юм чинь. Яа, тэгтээ нөгөө нэг 3 дигээр үзнэ. тий. Дууны найрлага. Үнэхээр солиотой тий. Тий. Тэр ч одоо нөгөө sci-fi action кино штэ. Сүүл Tron Legacy нь болохоор 10 онд гарсан юм уу? Тэгээ түннээс 15 жилийн дараа дахиж гарч байгаа. Ер нь бол миний хувьд нэлээд хүлээлттэй дууссан. Спойлдохгүй хувьд ярина гэвэл. Тэгээд мэдээч нөгөө Ares-ийн дүр тоглолоо Jared Leto тоглосон. Тий. Одоо энэ дүрээр одоо нөгөө Оскарт нэр дэвшиж магадгүй. Хэмжээний бүтээж үү те. Тий. Tronтой холбоотой надад одоо миний амьдралдаа хамгийн анх 3D-гээр үзсэн кино Tron Legacy байдیں۔ Яг Tinks кино театрт 2008 онд нээлттэй жилөө да. 8 он баха тэг санаж 8-9 онд ч үзчихсэн. Тэгээд 10 онд ч гэж магадгүй шүү мэдгүй сайн санахгүй. Тэгээд нөгөө нэг яг 3D-гээр би анх удаа үзсэн билж тэр үзүр ингээл хамар дээр л зодтолтоод байгаа юм чи. Тэгэл сап гээл юмаш тэгэхээр яг ингэж хамарны ордор ингэж орж ирж байгаа юм тий. Тэгээд яг нөгөө муу сайн болсон гэхээсээ илүү яг мэдрэмж авахгүй ч үзэх хамгийн гол нь мэдрэмж. Тэгээд театраас буухаас өмнө ингээс мэдрэмж авахгүй л үзэх. Тэгээд Tron Legacy нөгөө хөгжмийн Daft Punk тухайд хийжсэн шүү дээ. Хөгжим бүр үнэн солиотой тийм юм cyberpunk тийм электро төрлийн хөгжим байсан шүү дээ тий. Тэр нь амар гоё сэтгэл үлдээсэн. Дээрээс нь би Tron-ыг үзснээс хойш би бараг дахиж 3D-г бараг үнэндээ мэдрээгүй дээ. Шил зүгээр хоол ойрч юм шиг тий зүгээр шилээ авахар бүдэг болчдөг. Тэгээ шилээ авахар тодорчдөг зүгээр хараа муутай юм шиг л тийм болцсон. Ер нь бол яг Tron дээр би яг утгаар нь мэдэрчсэн байхгүй. Амар тэр яг нөгөө тэр эффект юмнууд нь visual effect-үүд нь амар авч байгаа мэдрэмж тий. Тэгээ нэг юм cyberpunk жуун гэл тэгээ нөгөө нэг артлын нөгөө юу нь үлдээл тий. Одоо тэр юу гэдээ тэр нэг юм үлдээл нэг цаанаасаа л амар гоё юмсэн. Тий. Тэр эффект нь орхосоо өмнө заа одоо Tron чинь ингээ компьютер руу орж штэ компьютер доторх систем рүү орж ин тэрнээсээ өмнө зүгээр яг ингээ sampling хүүхэд мөхттэйгээ ингээд юм уу тайлбарлаж байгаа тэр байшин хаусныхын хэсэг нь гарч явах хүртэл ингээд одоо ингээд голоос ингээд одоо нуураас гэх юм уу нуурнаас ингээд байшин руу татчихт байшин ингээд яг ингээд бүр ингээд татагдаад бүр яг ингээд байшин ингээд мөрөх гэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрчихсөн байхгүй. Тэгээд нөгөө Tron дээр чинь Flynn гэдэг одоо гарч байгаа зү тэ Flynn одоо яг Tron-ы одоо өвөг эцэг тэ одоо тэрхүү системийг үүсгэн байгуулагч гэх юм уу тэр яг 1989 онд лөө 79 онд лөө анхны Tron гэдэг кинонд гарч ирсэн. 81 хаа. 81 лөө. Тий. 81 авцсан 80 авцсан. Сүүлд яг би зүгээр Legacy-г үзчихэд тэрийг нэг үзэх гэж үзсэн. Үнэхээр бас хэцүү байлээ. Тий 80 оны хараа нэг тийм ретро маягийн байсан уу? Тий. Сүүлийн эрэлтэй малгай өмсөн тий тэр нөгөө Flynn чинь яг өөрийнхөө
Үйлбэрийг бол уг сайн санааны үүднээс бүтээгээ тэр хоёр чинь нөхөрлөл юм хум одоо анхны анги дээр гараад байна шүү дээ тий. Гэсэн чинь Tron Legacy дээр болохоор нөгөөх нь урвцсан байдаг шүү дээ. Урваад хүүгийнхээ эсрэг юм гэдэг тий. Тэгээ Ares дээр юу болсон юм бол доо. За тэрийг өстэй хамаагүй ярих хэлбэл яах. Би бас өөрөө очиж үзье. Тийм. Гэтэ ер нь бол нэлийн хүлээлттэй дуссан шүү. Тийм үү? Тий. Окей. За миний хувьд бол ерөнхий мэдтгэж Moby Homo-соо кино үзсэн. Emilia's Children гэдэг кино үзсэн. Одоо Португалийн яг аимшигын supernatural аимшиг кино байгаа. За энэ дэр ерөнхийдөө яг инди кино аахгүй ерөнхийдөө маш жижиг продакшнтай тэр ч тэгэл найруулагч, зохиолч, продюсер нэг хүн. Тийм. Тэгтээ айгүй хөөрхөн кино. Бас амар юм юутай нөгөө одоо тэр нөгөө visual effect тэр нөгөө одоо тэр айлгаад байгаа тэр юмнууд нь тэр одоо бугчдгэр гэх юм уу те тэр юмнууд нь амар үнэмшилтэй тийм заван харагддаг. Юу гардаг вэ гэхээр Эдвард гэж залуу одоо юм хиймэл залуугийн одоо төрсөдөр нь болдог байхгүй тэгсэн чинь ихнэр нь ингээд тэр яг хоо би зүгээр тодорхой хэмжээнд яриад өгöd заяа. Жоох спойлер чи сонирхол татах үүднээс тэгэхгүй болохоор нөгөө нэг тийм инди киног чинь өөрөөр бас ярих тавигдсан. Тэн дээр эхнэр нь төрсөн өдрөөр нь ингээ хуруунд нь хийж агаад ингээд өөрийнхөө хамаатан садан ДНХ-ийн ойрхон байна уу ер нь ингээд амьд байт юм уу гэдгийг юм шалгадаг төхөөрөмж авч өгдөг байхгүй. Тэр нэрөө хурууга хийсэн чинь ээж нь болон эхрэн гэдэг юм хүн амьд байт юм байна. Португалийн хойд хэсэгт байт юм байна гэдэг юм мэдээлэл тэр хүнд ирдэг байхгүй. Тэнгүүт мань хүн чинь нөгөө нэг ээжтэйгээ анх удаага уулзах гад те дээрээс нь өөрийгөө ихэр гэдгийг мэдээд баярлаад эхнэрээ дагуулад Португалийн хойд хэсэг рүү нэг юм байшин дэрдэг байхгүй. Тэгсэн чинь ихрэн гээд нэг ихэр ах нь гээд ингээд залуу хутж авд. Тэгээд ээж амьд байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь ээж нь гэсэн чинь нэг тийм creepy тийм хаалганы завсраар ингээд нэг орон дээр хөвтчихийдэг нэг л цаанаа л эвгүй тийм нөхөр байгаад идэг. Тэгээд ерөнхийдөө бүх юм оронгоор эргээ тэр байшин өөрөө тийм маш юм аимшигтай маш тийм их нууцыг агуулсан юм байшин болж таарад тэгээд хамгийн амар нь болохоор нөгөө төхөөрөмж нь яг тийм нөгөө хамгийн аимшигтай зүйлүүдтэйгээ тулгарч явах яг юу гэдэг нь хэлээд байгаа. Тэр аимшигтай зүйлийг мэдээд тэр нууцыг мэдээд эхэлж явах үед нөгөө нэг ДНХ-ийн төхөөрөмж нь таны ДНХ биш байна гэж гардаг байхгүй. Тэгээд цаашаага үйл явдал хэрхэн өрнөхийг Moby Homo-с хүлээн авч үзээрэй. Ямар хэрэгтэй. Тий. За өнөөдрийн зочин маань бол яг киноны хүн гэхэд бол бас киноны хүн бас биш. Одоо бишгээ хэлчих юм бол бас мөн тийм хүн байгаа. Ер нь бол би бол фитнесийн коуч гэдгээр нь бол мэднэ. TJ Entertainment-ийн захирал Магна байгаа. Тэгээ Магнат чинь бас нэг сошиал дээр бас маш их хил амттай юм залуу байдэн шүү дээ. Байнга л уурлал, пенагаа уншаал ингээл хараагаал ингээл бичдэг. Яг бичиж байгаа санаа нь бол зөв дандаа тийм sarcastic одоо юу гэм бэ black comedy маягаар юмнуудаа бичдэг байхгүй юу. Тэгээд тэр залуутай би ярилцаад гоё ингээд киноныхон үзэл бодол Монголын кино ер нь хаана яваад байна? Яагаад ингээд үргэлж бухимдаад байдгийг нь асуугаад нэг сайхан яриа гэж бодсон юм. Нэг киноны биш хүмүүстэй бас хаяа нэг сизонд нэг тийм хүнтэй ярих бас гоё идэг шүү тий. Гоё яриа гардаг шүү тий. Тийм. Окей. За тэгвэл хоёлаа зочноо хүлээж авах уу? За. За манай подкастын маань зочны хэсэг эхэлж байна. Өнөөдрийн зочноор маань бол одоо манай TJ Entertainment-ийн үүсгэн байгуулагч захирал за мөн Монгол кинондос цөөнгөө уул мөрөө үлдээсэн тэрийн хүмүүс хамгийн гол нь сайн мэддэг. За яагаад би мэддэг байсан учраас тэгж хэлж байгаа шүү. Фитнес коуч Магна маань хүрэлцэн ирлээ. Одоо Магна TJ гэдгийг хүмүүс сайн мэддэг баха. За урилгыг хүлээн авсанд баярлаа. За баярлаа. Өрсөнд баярлаа. За хоёулаа ч өнөөдөр манай подкастын нэг гоё юм байдیں۔ Киноны биш хүмүүстэй ярьж байгаа ярианууд бүр илүү үзэгчийн өнцгөөс гоё гарч ирдэг байхгүй юу. Тэгэхээр би яг өөрөө чи хэдийгээр кинон дээр зохиол дээр нь ажилласан тий одоо арын албанд нь тодорхой хэмжээнд ажиллаж исэн гэсэн өнөөдөр үзэгч гэдэг үүднээс сайхан ярилцъя гэж бодлоо. За миний мэдхийн Хожлын нүүдэл гэдэг кинон дээр ажиллаж байсан юм байлээ. За нөгөөх нь болохоор Оркул. За сүлд мод.
За нэг нь юу байлаа? Хоёр гүрний цаан. Хоёр гүрний цаан цэцгийн гол төр тоглосон. За эдгээр кинонууд дээр ажиллаж исэн. Анхны ажиллаж исэн кино чинь Хожлын хөдлөө. Централ ТV-гийн анхаагийн найруулсан кино шүү дээ, тий. За энэ дэр зохиол дээр нь яасан бүтэн ажиллаж исэн. Үгүй бүтэн бол шээ зүгээр нэг санаа оноо хэлэх юм ихтэй. Угаасаа тэр үед чинь би бол нэг тийм мэдлэг бол за одоо ч нэг мэдлэгтэй биш л дээ. Тийм ойлголт бол байгаа киноны тухай. Ямар ч сан анхны кино юм уу да манай студийн баг хийсэн. Тэгээд ер нь бол оролцож исэн. Тэгээд зохиол дээр нь ганц нэг текст оруулсан байж магадгүй. Тэгээд ер нь бол анхаа намайг ер нь ингээд айгуу сайн пүшэлдэг хүн гэх юм уу. Урам зориг айгуу сайн өгдөг. Чиний гараас одоо л алтуурсахаар болсон байна гэж хэлсэн үг нь ингээд баг өнөөдрийн намайг үдээ зэрэгтэй болдог гэж би боддоо шүү дээ ер нь тий. Тэгээ тэр киноноос яг миний хувь хүний зүгээс бол нэг гоё дуутай л болж үлдсэн. Love You гэдэг ориглын дуусан доо. Тэрний үгийг бичсэн байдаг. Тийм үү. Чи ер нь бол зохиол бичих тал дээр арай төлхөө ажилд юм биш үү тий? Ер нь бол яг би ч нэг суйсын дөөрийн дулаач мэрэгчлэлээр төгссөн баггүй юу? Тийм үү? Тий. Яа сони вэ? Байж да одоо чамаач чи фитнес коуч байгаад идэг. Тэгснэ кино зохиол бичдэг гэдгийг сонсон. Тэгсэн чи одоо дөөрийн дуулаач гэж штэ. Чи одоо тэгэхээр дөөр дуулдаг гэсэн үг. Ер нь бол тий. Пүүх тийм үү. Тэгээ тэр суурнууд маань ингээд бас 10 жил байхдаа монгол хэлдээ гайг байсан тий. Одоо эсэ зохион бичлэг бичих дуртай байсан, шүлэг бичих дуртай байсан. Тэр нэг бичих гэхээс одоо юу гэдэг ингэ найруулан бичих тал дээрээ жоох авьяастай болоо тэрийг бас жоохон нээж үзсэн юм болоо гэж боддیں۔ Одоо фейс дээр нээгээл явж байна. Ер нь бол дадлага штэ миний. Янз бүрийн ингээд хүн амтны дургуур гэсэн постууд бичиж аач юм бол ер нь бол миний дадлага хийе явж байгаа л хэлбэр. Бас нэг цаана нэг мөрөөдөл тий мөрөөдөл байгаа. Тэрнийхээ төлөө ер нь өдөрт нэг жижигхэн юм хийж байгааг л нэг хэлбэр байхгүй. Жижигхэн юм уу? Чиний постос чинь амар тэнцээ хүмүүс битүү шеэрлээл доор нь битүүл хэрүүл байж байгаа юм. Хохны. Ерөнхийдөө нөгөө нэг энэ нийгмийг тий болж буй процесс болохгүй байгаа бүтггүй байгаа зүйл зэргийг ер нь бол өөрийнхөө хэмжээнд шүүмжлэж явдаг гэж би ойлгодог. Тий, ер нь бол тий. Зөв. Тийм. Гэхдээ тэр шүүмжээ болохоор ууртаагаар бичнэ гэхээсээ илүү тийм саркастик за тэнгүүтээ одоо нөгөө ёс бус үг хэллэгээр тийм ээ тийж бичдэг тийм ер нь бол тийм. За тэгснэ дөөрийн дуулаач гинэ бас ямар сони ёстой мэдээг юм шүү дээ. Тий ер нь бол дөөрийн багасаа дуулсан бохгүй дуучин хүүхэд байсан гэх юм уу та. Тэгэл улсын одоо хүүхдүүдийн дунд зохиод бүхэл тэмцээн уралдаанд дөрүүлээд суйс баг уралгаар шухуу орж мөрөөд өөрийгөө од гэдэг мэдрэмж хүүхэд байхдаа авцсан. Би бол ер нь од болох юм байна гэж боддог байсан байхгүй хүүхэд байхдаа. Тэгээ яг нөгөө мэргэжлийн сургуульд нь ороод тэр орчинд нь байгаад үдсэн чинь яг миний хийх зүйл бол биш байсан. Тэгээ манай багш бол Монгол Улсын гавьж жижиг найдал маа гэж хүн байдаг. Тэгээ дөөрийн дуучин. Тэгээ тэр хүн болохоор намайг миний favorite гэдэг байсан байхгүй. Би нарийн хоолойтой тенор дуучин байсан. Тэгээд за би дөөрийн дуучин болох юм байна да гэж бодож исэн ер нь бол хүүхэд байхдаа. Тэгээд харсан чинь яг миний явах зам бол биш байсан. Тэгээд ер нь ингээ Монголын дөөрийн театрт ажилладаг ах нарыг ингээ тэр алтан тайз өргөө гэж ярьдаг шүү дээ. Одоо сүм урлагийн сүм гэж ярьдаг шүү дээ театрыг. Тэр сүмийн доторх өрөөнүүдийг хараад тийм жоохон онцгой сэтгэл авсан. Нэг юм дахнар бол оодог модг ч юм уу те нэг тухайд нэг тийм яг байнга тийм биш ч гэсэн би нэг тийм юм олоод харцсан байхгүй. Биш юм байна. Миний хийх зүйл биш байна гэж нэгдүгээрт бодсон. Бас хамгийн том зүйл нь энэ дөөрийн урлаг гэдэг агуу зүйлээс бол би мэтийн юм жижигхэн гарууд бол зайлсан дээр гэж бодсон байхгүй. Тэр нь ч зүв байсан. Тэгээд найзтайгаа нэлээд ер нь бол ард нь байдаг хүн байгээд TJ Entertainment-ийг ер нь усган байгуулсан. Тийм, ойтон бах та. TJ Entertainment ч одоо миний мэдхийн клипийн дээр бол алаад идэв шүү дээ. Нэг TJ өсгөдөө урдаа нэг юм улаан амтай тий. Тэгэл гарч ирээл тэр нь бүр ингээ нүдэнд ингээ тасцсан байгаа даа. Тэр рект авчихгүй. Тийм байна тий. Одоо олноо танигдсан одоо TJ Entertainment-ийн топ 3 клип гэвэл ямар клип вэ? Одоо ингээл явчихдээ шүү дээ. Хамгийн анхнаас гэдэг утгаараа цэцэг миний пүү зохоо. Тэгээ хинээч мэдгүй нусгаа хүүхдүүд байхдаа видео аварц зураад шагналаа авч ирсэн. Миний пүүз бол тухайн үед өөр хаалсан шүү дээ. Хүмүүсийг пүүзэнд бүр
туртай болгосон Ер нь юм эхэлжсэн л үе юм уу да. Пүүзэнд угаасаа манай үеийнхэн бол угаасаа туртай байсан. Миний үеийнхэн бол 10 жил дах жиг шивэрний 8-ачд байсан шүү дээ. Тийм бүгдээрээ пүүз одоо хамгийн гайгүй амьдралтай нэг пүүз өмсөөл дараа нь тэр нэг атманд явж идэг. Тэгээд чойрж усаар байгаа бүр нэг юм золдон багийн өмсцэн явж идэг гэсэн тийм цаг үе ихгүй. Тэгээд ерөнхийдөө өмсцэн байгаа пүүзийг зарим гараад бүр амар гоё шин юм шиг засаж масаж янзалдаг. Тэгээд тэр хэсэг үе байхгүй болсон чимээг болоод гинт цэцээ буцаагаад миний пүүз гэдэг дуугаар буцаагаад гаргаад ирсэн чинь хүмүүс яг жигнэсээ Jordan тий өмсдөг болж болцсон. Монгол Jordan тэгж нэг давуулгаалгуудаа сүүл дахиад нэг 2 3 жилийн өмнө Jordan-ыг дахиад нэг давуулгаалчихсан шүү дээ тий. Сүүлийн давуулгааг бол би ингэж боддоо шүү. Сүүлийн давуулгааг нөгөө нэг Spider-Man-ийн тийм нэг картон гарсан шүү дээ. Тэн дээр нөгөө Jordan 1 хаяыг нь өмссөн байдаг шүү дээ тий. Jordan 1 Into the Spider-Verse гэдэг дээр Jordan-ыг өмсөө тэрнээс хойш бас тодорхой хэмжээнд дэлхийн нийт өмссөн гэж бол ер нь ярьдсан билээ. За, юу лээ ихний нэг л клип нэрлэлээ дээ өөр. Хоёр дахь нь одоо юу ажиллах вэ? За, болдаахын зүүдний хаалган дээр надад бас гоё болсон. Тэгээ торгон мэдрэмж. Ер нь болдаахын клипнүүд ер нь дандаа гараа гаргаж мөнгө зарж исэн. Тийм. Ер нь тэгээ уран бүтээл мөнгө зарсан л гоё л тийм дөө. Тийм ба тийм. Яг ялангуяа клип бол. Кино ч гэсэн ер нь тийм шүү дээ. Тийм, кино ч гэсэн ер нь. Гэхдээ киног бол яг хөө зүгээр зардал багтаагаар яг тийм амар тийм гаж гарууд бол гоё кино хийдэг юм шүү дээ. Инди кинонууд тий. За клип бол заавал гоё их мөнгөөр л. Тийм зүүдний хаалган дээр торгон мэдрэмж ингээ гурлалч та тий. Зүүдний торгон мэдрэмж гэдэг нь клип юм уу? Тийм хоёулаа тустай клип. Зүүдний хаалга гэдэг клипээ торгон мэдрэмж гэсэн гэдэг. Зүүдний хаалган дээр гээд торгон мэдрэмж гэдэг. Би одоо зүгээр сайн санаж байгаа л тэр бас нэг клипийг онцлох юм бол нэг экстасигийн хамтлаг байсан шүү дээ. Тэрний юуг нь бол тухайн үед бол бүр алсан. Юу энэ нэг студ 3 та хамтлсан тий. Манай найз студ 3 байдаг байхгүй юу? Угна. Угнаторос манай найз өдөр. Угнатор чинь бүр дээр үед оюутан багтаа нэг газар ажилладаг байсан. Тийм үү. Юу энэ бол амар гоё. Тэр үед бол бүр бүүм. Тийм. Угаасаа тэр нэг 25-ын тэр нэг хитэн хамтлагч юм бол тухайн үедээ бол дандаа хийт болчихсон тийм. Манайх студ 3 манай хоёр чи ер нь тэгж хамтраад нэг шин залуу хүмүүсийг гоё дэмждэг бай гэж ярилцаад хоёр прожект хийсэн. Нэг нь тэрээс нэгэнд нь болохоор нэг Камертон хоёрын нэг клипийг бас бид нар хамт хийсэн байхгүй. Тэгээ тэр дөрөв маань бид дөрөв хамтлаг байсан шүү дээ. Тэгээ тэр дөрөв маань бол сайн яваагүй. Тийм нэг замбар гаргавал нэг жоох явсан тий. Ер нь бол авьяасны залуучууд шүү дээ. Тий. За окей. За манай Магна бол юу юм бэ? Урлагийн яг цэвэр урлагийн хүн юм байна. Тэрийг бол би яг тэр нэг хідэн киноны зохиол дээр одоо би даасан болон хамтарч бичснээр нь бус одоо энэ дөөрийн дуулаач мэрэгжлийн дөөрийн дуулаач хүн гэдгээр нь би яг урлагийн хүн юм байна гэж бодлоо. За дээрэс нь клип хийсэн байна. Янз янзын клип TJ Entertainment угаасаа одоо хипхоп дуртай залуучууд бол ялангуяа амар сайн мэдэх баха. За би ялангуяа нөгөө хипхоп дуу төлхөөс сонсдог учраас тэрийгээрээ мэдээд байгаа шуучлаарай. За тэнгүүт мань хүн бол урлагийн хүн. Дээрэс нь тухайн одоо клип гоё байх, өнгө зүс ямар байхыг мэддэг хүн. За тэгвэл одоо Монголын кино өөрийн хувьд ямар түвшинд явж байна? Би ер нь бол хүүхд тохосаад баг муулдаг гэсэн. Ингээ шаадгүй штэ л гээл тэр нь тэгэл итгэс. Тэгээд өөрөө хийж үзсэн. Өөрөө бүтэн зохиолоо бичээд нэг найруулад нэг бүр дуусгаж үзээд. За. Тэг яг нөө өөрийнхөө муулдаг кино шиг кино хийсэн байсан. Ямар кино юм? Нэрийнч би бүр санахгүй байна. Харин тухайл киноос ер нь бол. Тэгээд гол дүрийн эмэгтэй жүжигчнээс хойлоо дахиж бүтээгээд. Тэгээд дахиж дуусгаад тэгээ үзнэ. За шаашаа би бол болоогүй мэн гэж үзсэн. Тэгээд ямар мөнгөтэй юм бэ? Яаж хийжсэн гэсэн үг үү? Өөрөөсөө бүх зарлаа Спонсор гэсэн. олсон шүү дээ. Одоо тэгэл тэднийхээ өрөө мөрөг дараал гэж юу? Одоо дараал явж ийн ер нь бол. За. Тэр бол миний амьдралын ер нь амар том их сургууль болсон. Гэхдээ гэтээ одоо энэ IPTV тэгсэн шидийн л хог шит кинонод ороод байна шүү дээ. Яг зөв. Тий. Яах юм уухаа шүү дээ. Одоо би нэг л амьдрал шүү дээ, тий. Өөрийнхөө амьдралын тэр нэг гоё одоо дуртай мөрөөддөг хэсгийнхаа карьерийг тийм новшигээд хүмүүст ингээ адлагдчих юм бол би дахиж босч ирэхгүй байхгүй. Тэр тухайн мөрөөдөд чирэхгүй байхгүй. Би тэр хоёрыг ингээд амар их мөнгө хийгээ шатаад өрөнд ороод будаа олсон ч гэсэн би мөрөөдөлтөг үлдсэн. Яг өөрийнхөө ингээд хамгийн гоё том мөрөөдлийг авч үлдсэн тий. Тэгээ би болоогүй мэн гэдгээ болохоор би цаг нь ирэхээр хийн. Зохиол бичнэ, найруулна.
За эхний ээлжинд бол би сайн продюсер болох хэрэгтэй мэн гэж бодсон. Тэрний ерөөсөө ингээд тэрийг хийхийн төлөөх алхам бол өнөөдөр ингээд фитнес клуб ажиллаулдаг ч юм уу, баарсаа ажиллаулдаг ч юм уу. Мөнгө олохгүй явж байгаа. Тэр нь бол миний тэр 60 настайдаа биелүүлэх мөрөөдлийн зүгээр нэг шат واخхой. Би зүгээр яг хүмүүс мөрөөдлөө хэлэхээс хичээд идэг айгаад идэг. Би бол 60 настайдаа Оскар аавна гэж мөрөөддөг. Миний мөрөөдөл биелэх албагүй шүү дээ. Миний мөрөөдөл бол тийм байдаг. Тэгээ тэрнийхээ төлөө өдөр тутамдаа одоо миний бичих байгаа пост бол миний бичих чадварыг сайжруулна, тэгээ хүмүүсийн хандлагыг ойлгоно, хүн гэж юу юм бэ гэдгийг ойлгоно. Тэгээд ялангуяа залуу хүн бол кино найруулна гэж бол байхгүй юм байлээ. Миний бодлоор тийм өөрийгөө ойлгоогүй кино найруулна гэж юу уцаад байгаа юм те. Тэгээ тэр бол ер нь гоц хүмүүс байдаг гэж болно. Би бүгдийг нэгээгүй шүү. 20 настай, 30 настай, 30 дэх 20 дэх те. Тийм залуучууд найруулж болно. Тэд нар гоц байх юм бол болох байхгүй. Манайхан болохоор мөнгөний төлөө шүү шаадаг шиг. Яг зөв. Театраас нь хитэн дөрөв олчих, IPD-гээс нь хитэн дөрөв олчих. За хүмүүс ингэж хийгээд ам чинь би чадах юм байна гэж бодчихдог байхгүй. Би болохоор бүр ингээд Clint Eastwood-ийн төвшөнд ч юм уу өөрийгөө сэтгэгээд байгаа байхгүй. Тэр хүний кино бол яг Монгол ахуйтай амар ойрхон. Тэнгүүд одоо манай банд нар ч одоо юу хийгээд байгаа юм бэ та шоронгийн хоригдол нь оранж өнгийн хувцастай ч байх шиг юу энэ Монгол биш шүү дээ. Энэ Монгол биш байхгүй тий. Байлдаан буу хин годамжинд Монгол буутай явж байгаа байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр хуулах ёстой маа хуулах ёстой байхгүй. Тэр хүмүүс найруулагч нь яаж сэтгэгээд байгааг нь хуулах ёстой. Учираас биш одоо тийм их ёстой биш. Одоо тэр ёстой болохоос биш. Тэр нэг хэлбэрийг хуулаад байгаа байхгүй. Тэгээ тэнгууд яг одоо тэрийг Америк кинонуудыг хуулаад хийж байгаа кино нэг 90-ад оны Хонконг кино шааж байгаа байхгүй. Тэ. Зөхгүй шүү дээ Монголын баяах нар хизээ тийм амар костюм өмсдөг үсэн. Манайсаа ганган биш морин дээр уян дээр л байж идэг шүү дээ. Тэгсэн мөртлөө мангарах мөнгөтэй. Тэгснэ өдрийн цагаар арх угаас ууж идэг үү? Тийм. Тэнгүүд манайхан болохоор ингээд нэг юм амар гоё класс нь ингээд юм Hennessy хийцэн те коньяк минаг шаацсан тэгэл юм моролттой гялтайсан ингээд мейкап баг хийцэн те тийм ах нар суугаад идэх байхгүй. Үгүй шүү дээ манай Монгол баяах нар чинь тийм биш байдаг байхгүй те. Зүгээр ингээд баг бакалтай морныхоо уян дээр хэр дагцтай ховцтой те тэгсэн мөртлөө амар мөнгөтэй дансанд ингээ мөнгө өгч. Энэ бол Монгол баяах байхгүй. Бид нар яагаад Монгол ахугаараа кино хийхгүй байгаа вэ гэдэг чинь л ер нь хамгийн том асуудал. Йоо чи бүр амар гоё шалаа. Би наад дээр чи яг ингэж боддог байхгүй. Монголын кино гэхэр нэг юм компани захирал юм уу нэг юм нэг юм мафийн босс ч юм уу за хин бэдий тэр ямар ч гэсэн мөнгөтэй нэг юм баян ах вэ штэ. Тэр ингээд заавал тэрний сцен дээр ингээд гигэн цагаан өдөр нарт дээр байхад ингээд урдаа виски тавьчихсан заяа тэрийг ингээ ууцсан хойно нэг 2 багийг зогсцсон. Тэгээ нэг сигар мэгар барьцсан тий. Тэгээ заавал нэг сигар ингэсэн. Яа заавал тэгж игээд идэв үү? Бүүмэд одоо Монголын тэр мафийн босс болон тэр том компани захирлыг харуулж байгаа кино болгоо яг тийм заяа. Дандаа нэг арх угаас сууж идэг. Арх угаас суужвал тийм болохгүй. Тэгэхээр тэрийг нөгөө нэг найруулж байгаа найруулагч штэ. Тэр одоо нөгөө нэг хүмүүс нэг өсгөө үлэн гэж ярьдаг штэ. Хүүхэд байхдаа үзэж өссөн киногаа гоё гэд архинда кодлонгуудаа тэрийг өөрөө хийх гээ оролдоод идэм шиг санагддаг надад. Яа стайвер хэллээ шин. Тэнгүүд Монгол ахуу гэдэг чи юу юм бэ гэдгийг эхлээд амар сайн ойлгох хэрэгтэй. Тэгээ өдөр тутмын амьдралд юу болж байгааг тэрийг кинон дээр яаж харуулах юм те. Энийг хийгээд эхлэх юм бол зардалж баг гарна тхүү. Тэ зүгээр л миний амьдралд юу тохиолж байгаа тэрийг кино олгаа гаргах юм бол гадны хүмүүс сонирхолтой санагдах байхгүй юу. Тэнгүүд манай одоо кино хийж байгаа залуучууд яг ингэж мөнгөгүй заяа өөрсдөө амар ядуу. Яг нэг өсгөө хөлөнтэй байгаа. Гой хувцас өмсөө өмсч чадахгүй, гой хоол идэж чадахгүй заяа. Гой машин унж чадахгүй. Тэнгүүд тэднийг авахын тулд кино урлагийг золиостоод байгаа байхгүй юу. Тэнгүүд бичиж байгаа зохиол нь хүртэл нэг мөнгөний проблем гарч ирдэг. Тэрнийг олохын төлөө тийм саадыг даваад тэгээд эцсийн дүндээ happy ending хийдэг тэр мөнгөө олдог, гой баян болоод дуустдаг ч гэдэг юм уу. Ийм кино хийгээд идэх байхгүй юу. Тэнгүүд тэр бичиж байгаа зохиолч тэр найруулж байгаа найруулагч тэр зүгээр л ингээд өөрийнхөө л нэг жижигхэн тархийг ингээд хижээгээд байгаа гэж би хардыг. Бусдаар бүр ингээд том харах хэрэгтэй. Тэнгүүтээ ингээд уурлахаараа ингээд хүүхдээ Америк яв гэж загинж магин тэгтээ кино болгон дээр заяа Америк яв гээл тэгтэг. Ер нь бол тэр бас арай л худлаа санагт. Тэгээд ширээний ард гэр бүлэрээ хоол идчихсэн. Нэг нь ингээд нэг хүүхэд нь юм ярингот чи дугаа бити ингээд хоол идчих юм яриад чи бүр нэг юм
ийм амар ийм ихэс дээдсийн хэмжээнд баг очих гээд байдаг. Тэнгүүд манай Монгол ах уучин болохоор зүгээр ингээд аягтай хоолнод ойрон гутаа өөр өөрсдийнхээ суудаг юм дээр суугаад баг идчихдэг штэ. Бид нар ширээд ойрд суудаг соёлтой хүмүүс биш байхгүй нүүдэлчин ах уу те тийм хүмүүс ч ингээд таарсан газар баг ингээд идчихдэг. Идэх бол бидний хувьд бол соёл биш баг шахуу соёл биш зүгээр хэрэгцээ байгаад идэг те. Хүмпэнтэй махаа голдоо тавьж байгаа тойр зүүж байгаа л ингээд идчихдэг тийм хүмүүс штэ. Тэр нь илүү кинон дээр гарах юм бол сонирхолтой болохоос биш амар гоё цацсан ширээн дээр факт тэрийг бид нар Америкуудаас гоё хийж чадахгүй шүү дээ. Яах юм тэгж яах юм тийм биз дээ. За окей. За түрүүний мөрөөдлөө авч үлдэхийн тулд тэр киног устгасан гэж штэ. За чиний шит тавд орохгүй шүү заяа. Чиний тэр устгасан киноноос дор 3 киног нэрлэгээвэл би одоо чиний подкаст нь орохдоо энэ тухай амар их бодсон. Тэгээд орж ирэхгүй лээ. Үнэхээр шит 5 гэд. Би өөрөө үздэггүй болохоор нэгдүгээрт үзэж эхлүүлэнгүүтээ за шаашаага болчдөг аахгүй. Тэнгүүтээ тэр чин шит 5-ыг нэрлэхийн тулд үзэж дуусгасан байх хэрэгтэй байгаа дээ штэ. Тэгэхээр ер нь бол за энэ бол кино байна да гэж нэгдүгээрт бодсон. Тэгээ үзээ дуусгасан киноны тухай хэлэх гээд дээ штэ ер нь бол те. Бусдаар ингээ үзэж дуусгахгүй хайсан кино бол зөндөө бол байгаа л да. Тэгээ тэдрийг бол шит 5 руу оруулмааргүй л байгаа аахгүй. Тэгээ бүр кинонд ч тооцмааргүй аахгүй. Гэхдээ гэтээ чи тэр киног үзээд дундаас нь хайж ийн гэдэг чинь тэр чинь чиний анхаарлыг татахгүй байна, сонирхолгүй байна, тэгээ шит байна те. Тэгэхээр ямар ч байсан чиний устгасан 3 киноноос муу 3 кино гэвэл чи ямар нэг юм үзсэн л байж таараа. За би энэ бүр Маска Магна гэдэг хүний тоглосон бүх киног нэрлэлчмээр байх юм гэж байна. Гэр бүлийн хайрлын гэрлүг брэнд. Би нөгөө юуг нэрлэж дөө. UBS-ийн нэг мюзикл хийсэн штэ. Universe Best Song гэх тийм хүүхдүүд хийсэн те. Тэр киног нэрлэж дөө. Мюзикл бол тэгж шаадгүй штэ. Тийм. Би өөрөө нэг дуу хөгжим дуртай хүн болохоор мюзиклийг бүр ингээ баг нэг номер тавьдаг. Мюзикл бол амар гоё кинонууд байх хэвээр те. Зохиол нь супер байх хэвээр, дуунууд нь супер байх хэвээр. Тэр бол жинхэнэ нөгөө нэг гэхдээ тэр ахын хүүгийн хийсэн кинонууд ч гэсэн сугалтай авста. Тэр хавцааны чингүний хийсэн кинонууд доо. Ойлгодгүй юм би. Яг яах гэдэг зөв нэг аав нь баян болохоор эрхлээд ам яагаад байна. Монголын кино урлаг тэгж оромжилж болохгүй шүү дээ. Окей. За ингээ гоё ярьж болж штэ. Намаа хүмүүс чи ямар мохо шорддیں гэдэг. Мюзикл бол угаасаа миний хувьд амар дээгүр орно. Би ч өөрөө гадны кино үзэхээр нэгдүгээрт хөгжимтэй кинонууд бүгдийг үздэг. Хоёрдугаарт спорттой кинонуудыг бүгдийг үздэг. Тийм үү, гоё. Тэгээд гуравдугаарт нь ер нь нэг Eastwood стилийн тийм амьдралын тухай нэг юм ухаарлын тухай тийм кинонууд үзэх дуртай. Сонь залуу хасаал тийм байсан. Clint Eastwood-ийн одоо миний яг хамгийн дуртай кино бол Gran Torino. Яг үн тэр тий. Чи дуртай юу? Дуртай. Амар гоё. Ер нь тэр штэ тий. Яг л тэр. Тэгээ ер нь бол ингээд бүхэл кинонууд нь ер нь тийм байдаг ш нэг American Sniper ч юм уу те. Бүх юм ингээд бодит түүхээс идүүлсэн амьдралтай ойрхон байдаг. Тэгээд хүнд өгөх юмнуудаа өгдөг те. Тэгээ аимшигын киног бол би огт үздэггүй. Тийм үү. Тэгээ аимшигын киноны зохиолоос авах юм байдгүй. Зүгээр л ийм цочоолт байдаг штэ. Цочоолт чинь одоо би гэртээ ганцаар орсон чинь хажуунаас хүүхэд таа гэж цочоохот би нэг удаа ингээд нэг юм мэдрэмж аваад тэгээ болчдөг штэ. Аимшигын кино бол ерөөсөө тэр. Кино ер нь заавал хүнд юм өгөх ёстой юу? Би бол өгсөй гэж үздэг. Ялангуяа Монголд бол заавал өгсөй. Заавал өгсөй. Яагаад гэвэл одоо бидний чинь нөгөө нэг оюуны төвшин бүр шалан дээр унчлаа нийт дээрээ мэдээж лаг мондог хүмүүс зөндөө байгаа боловсралтай мэдлэгтэй мэдрэмжтэй хүмүүс зөндөө. Мэдрэмжтэй гэдэг нь нэгт шүү. Зөндөө байгаа. Гэхдээ нийтийн мэдрэмж ерөөсөө шалан дээр унтсан. Тэрийг юу авах юм бэ гэхээр кино л авах байхгүй. Тэнгүүт найруулагч нар нь тэдэртэйг адилхан стандарт тийм мэгээд харж байгаа. Нэг зүг тий. За окей. За Магнагийн хувьд хамгийн сүүлд үзээд нэх гоё сэтгэлд хүрсэн үеиг тийм Монгол кино. За гадаад кино бас яаж болно. Гэтэ хэрвээ гадаад кино байвал Монгол гадаад хоёуланг нь хэлье. Яагаад гэвэл энэ манай подкастыг үзээд яг наг киноч үзье та гэдэг хүмүүс. Хамгийн сүүлд гэх юм бол би Солонгос дээр Soulmate гэх киног үзсэн. Хоёр найз охины тухай. Тэр бол мэдрэмжүүд амар гоё. Тэрийг үзээрэй гэж хэлээ.
За. Ер нь нэг тиймэрхүү стилийн кинонууд би дуртай. Монгол кино гэх юм бол бас л за би Шаргийг хэлчих тийм үү? Яг бүтэн үзсэн би. Тэгээд ерөөсөө л Монгол киноны стил чинь штэ. Тэ ахуун гарч ийн тэ энэ өөр улсад нэх байгаад байдаггүй зүйл тэ энийг л монголчууд ингээд харуулдаг юм бол болж штэ. За Монгол бас таалагдсан. Монголоо. Тийм production, post production илүү таалагдсан. Зохиол өгөхөөс илүү. Окей, аимшиг кино руу буцаад орё. Аимшиг кино гэтээ чи цочоодог гэж ярьж штэ. Цочоодгүй аимшиг кино зөндөө биш. Амар Hereditary. Би тэрнээс нүг бүлээн урмыг хэлмээр. Бүлээн урам аа. Тэр бол амар. Цочоодгүй кинонууд хүнийг ингээд үзээд дуусны дараа хэсэг ингээл амар муухай юм. Тийм. Аавыг ингээ хаглаа ичдэг те өөр. Тэгээ яг хаглах гэхээсээ ч илүү зүгээр нэг юм тэр кино үнэхээр сайн болсон болохоор хүнийг ингээ арзалгаа явуулаад штэ те. Яг цочоод jump scare кинонууд мэдээж төлхөө байгаа л да аимшиг кинонууд дээр бол те. Ер нь бол баг ингээд зөвхөн аимшиг кинонууд байсан ч өөр сонголт байхгүйсэн би баг үзэхгүй. Flirt vodka. Musical кино гэдэг чинь штэ. Musical кино Монголд ер нь бас тийм олон байдгүй те. Гоёлын даашинз гэдэг киноос тодорхой хэмжээнд мюзиклтэй орно тий. Бас маш гоё драм, комеди кино штэ. Тийм гоёлын даашинз ер нь хэр санагддаг. Надад таалагддаг шин. Гоё кино. Тэгээ бас л тэрэнд чинь нөгөө Монгол ахуйч явж л байхгүй шинжлэх байр яаж тэмдэглэдэг юм. Тэгээ баяруудыг яаж тэмдэглэдэг тэр чимэглэл мэмэглэл хийх гэж яад юм аа ингээл эн чинь л ерөөсөө л Монголын амьдрал тий. Бусдаар тэн дээр ингээ гаднаас уссан юм байхгүй штэ. Тэгээ Монгол эрэгтэй эмэгтэй хоёр хоорондоо яаж дурлалт яаж тайралцаа үүсгэх юм ингээл тий. Ер нь тийм тиймэрхүү юмнуудын л хараад гоё штэ л гэж боддоо штэ ер нь. Тэгээ зөвлөгөө кино энэ бас нэг хөөрхөн яг хөөрхөн тий. Musical киноны хувьд гэхдээ Монголд ер нь өөр олон байд юм ба. За сэргээш бол musical хошин шиг байгаад байна штэ тий. Сэргээш ямар санагддаг. Тэр нөгөө байдаг байсан дуунуудыг доёглоод байгаа болохоор надад нэг таалагддаг. Тий. Яг тэр чин нэг гоё шин дуунууд хийж мэгээд тэр нь ингээ бүгдээрээ хит болж молдог ч юм уу те. Тийм байвал гоё гэж боддог. Тэгээд яг үнэндээ ингээ байсан дуунуудыг хошин шогийн жүжигч дуулаад ингээ дуулаад хахаар би тэрийг нэг доромж гэж боддоо шүү дээ ер нь. Тийм үү. Ер нь бол нөгөө илэглэлийг бол доромж гэж ойлгож байна. Тинчээч яагаад гэх юм бол Монголын агуу хөгжмийн зохиолчдын агуу уран бүтээлүүд явж байгаа байхгүй юу? Алтан үеийн гэж ярьдаг шүү дээ. Тийм хүмүүсийн тэр гой юмнуудыг гой чигээр нь байлгасан дэр шүү дээ. Яг тийм тий. Навшийн мемэр гол өөртөө тэр навшийн зохиогоод болж байгаа. Ааха. Ялцчгүй нөгөө нэг бүх дуунууд нь бидний мэддэг дуунууд байгаад идэх. Тэр чин тэр дэрийг ашиглаад мөнгө хийгээд байгаа байхгүй. Тэ одоо оюун юм ч одоо гоё яригддаг болсон. Одоо тэрийг хийх юм бол алуулна шүү дээ. Тэ. Тийм Telegram дээр кинонууд бүр амар их орж байна тий. Би өөртөө Telegram-аар кино үздэг хүмүүсийг үзээ яддаг шүү дээ. Одоо яг л нөгөө нэг хоёул яриад байгаа ш нөгөө нэг киногоор хүмүүсийг хүмүүжүүлэх ёстой гэдэг чинь энэ утга ч гэсэн орно штэ. Тэг чи хулгай хийгээд штэ гэдгийг өөрт нь мэдрүүлэхийн тулд те яах ёстой. Зүгээр л чи хулгай хийгээд гэдгийг хэлэх биш. Оюун ухаанд нь нэвчэртэл нь суулгахыг кино урлаг хийх гээд байгаа байхгүй юу? Ер нь бол миний санаа. Тэгээд одоо бүгд ингээ нүднээс талт хийдэг бүх муу зуршлуудаа муухай хогийн үйлдэлүүдэд болиулахын тулд бас л кино урлаг л хийн. Магадгүй энэ зүгээр хууль нэгдүгээрт яригдаж магадгүй. Зүгээр бидний хийж чадах зүйл юу юм бэ гэвэл урлагаараа л хүмүүжүүл нугасаа л биднэрт нэгдсэн бодлого гэж хаалга те бусад улсууд шиг Солонгос яагаад ингэж амарлаг болцсон. Одоо Холливуудаас илүү гарчлаа шүү дээ ер нь те. Яагаад юм байсан гэхээр тэр бодлого нь байсан байгаа байхгүй. Одоо чи нэг найруулагч байлаа би нэг найруулагч байлаа. Энэ заавал нэг тийм улс төрийн оролцоо байхгүйгээр мэдээж улс төрийн оролцоо байна нэг санхүүжилтэн төр байж болно шүү дээ. Тэнгүүд за хоёулаа нэг иймэрхүү кинонууд иймэрхүү юмнууд юу хийгээд дэми юм гişүүгээ хоорондоо ярьчих юм бол ингээ жижигхэн бодлого үүсчихэж шүү дээ. Тэд нар бүгдээрээ нийлээд нэг юмны тал төлөө ингээ явсан болохоор амжилтанд хүрсэн байгаа байхгүй. Ингээд өнцгүүд нь янз бүрийн өнцгтэй мөртөө жанжин шугам нэг Солонгосын урлагийг хөгжүүлэх үзэгчтэй хүмүүжүүлэх гэдэг байгаа. Тэнгүүд манайхан ч одоо манайхан юу үзэж чинь нэг иймэрхүү юм үзэж чинь за ингээ шаач гээл. Кино бүтээгч малаа дагаад тий өөрөө баг өвс идэх гээд байгаа юм уу? Одоо Монголын үзэгчдийн боловсрал ер нь кино боловсрал ямар түвшинд явж байгаа вэ чиний? Ихэнх нь одоо тэгэл хулгайлж байгаа бол тэр кино боловсрал бол байхгүй байна л гэсэн үг шүү дээ тий.
нэг дорсомж санаанд орж. Наваа нөгөө хүүхд тахт би ингээл амар кино үзэх дуртай ингээл. Тэгэл эмээ өвөө штэ ярьж өгдөг эмээ өдөр өссөн байхгүй. Тэнгүүд миний хүүчтэй мондог шүү киног ойлгож айгүй сайн ойлгодог. Эмээ өвөө нь ойлгоогүй байхад миний хүү ойлгоод ингээд ярьж өгөөд байна. Гэтэгдэг байсан байхгүй. Тэгэхээр одоо бодохоор ер нь хүүхдүүд ингээ багаас нь юм үзүүлээд байх юм бол сэтгэхүйг нь хорихгүй байх юм бол задрах юм байна тий. Тэгээд нөгөө нэг за чи заавал энийг үз гэхгүйгээр зөнд нь орчих хэрэгтэй нэгдүгээрт. Тэнгүүтээ одоо нэгэнт ингээ бий болцсон байгаа насан туршсан байгаа үзэгчдийг одоо яаж боловсруулах юм гэхээр одоо тэгээ сайн кино л хийхээс л өөр арга байхгүй л ах гэж бодож чинь зүгээр л. Тэгээ үзэгчид одоо ингэдэг байхгүй юм. Энэдмийн кино гараад энэдмийн киноныхаа постэр дээр дандаа нэг юм алиалсан гачин юм хийж явах ингээл триллер кино гарахаар дандаа нэг заван цус нүчтэй алаан хятаантай гэд энэ маань өөрөө киногоо сонгож үзэх хэмжээний боловсралгүй байна гэж би боддог байхгүй. Одоо тодорхой хэмжээний үзэгчтэй бүгд биш. Яагаад энэдмийн кино бодож трейлер кино үзээд байгаа юм тий. Трейлер кино үзэж гарч ирэнгүүтээ муухай цус нүчтэй кино үзлээ. Ийм кино ихэ болооч. Яг үнэ. Эхлээ жанруудаа ойлгочих хэрэгтэй. Жанраа огт ойлгохгүйгээр зүгээр юм шууд харанхуу хаалга татаал одоо театрын хаалга зүгээр ингээд татаал орчих. Зүгээр яг өөрийгөө ойлгох хэрэгтэй юм шүү. Би ямар кинонд дуртай юм бэ гэдгийг эхлээ ойлгох хэрэгтэй юм шүү тий. Тийм. Тэнгүүт тэр цус нүчтэй кинонд дургүй хүнд бол инэдми кино зөндөө байна. Драм кино зөндөө байна. Инэдми кинонд дуртай хүмүүс бол трейлер кинонд дуртай хүмүүст бол тэр цус нүчтэй алаан хятаантай түгшээсэн кинонууд бас маш их байна. Тэгвэл энийг нөгөө үзэгчид өөрсдөө ялгаж үзэж чадахгүй гасаа болоод тухайн үзсэн киногаа цус нүчтэй эсвэл мухай инэдми алиа салвтай нар гэд ингээд муулаад байгаа юм болоо гэж би боддоо шүү дээ. Энд бол харин хамгийн гол нь хэн буруутай юм болоо. Өөрөө үзэгчид л буруутай шүү дээ. Сонголт. Одоо ялангуяа одоо нэр булан эргээл үзэх юм байгаа зү. Тийш дээ. 7 хоног хэдэн кино нэгээд байна шүү дээ. Тэгэхээр одоо үзэгчдийн хувьд нэгдүгээр тэр бүтээгчдийн хувьд ч гэсэн тэр бас асуудал. Яагаад гэх юм бол тэр булан эргээл үзэж байгаа зүйлээс нь илүү арахгүй бол хүн үзэхгүй. Тэгээ хэрвээ юм хийгээд тэрийг мөнгөөр зарах чаа бол маш сайн юм хэрэгтэй. Тэгээ цаг хугацааг зарцуулах хэрэгтэй. Нэг 14 хоногийн дотор зураг аваад 14 хоногийн дотор монтажлал гяс IP дэвэд өгөөл ингээд авах юм бол бүр ингээд салбараараа норж унна. Удахгүй. Тэр нь унднаад ч эхэлсэн л дээ. Трейлер кино бас Монголд бас гүйцэд хөгжөөгөө байгаад байгаа юм. Ямар ч байсан боломжийн сайн кинонууд хийгээд байгаа байхгүй. Тэгэхэд хөгжөөгөө гэдэг нь болохоор үзэгчид трейлер киног бас сайн ойлгохгүй байгаадах шиг байгаа юм. Одоо миний бодлоор шүү дээ. Өөрийнх нь нийгмийн юм амар трейлер байхад трейлер кино хүн үзэхгүй байх. Бас тий. Өстө нийгэм үнэхээр трейлер өдөр болгонд бид нэг аим шиг хин дижиталстайгаа мэдхгүй те хин үнний яриад байгааг мэдхгүй ингээд эргэлт нь хаана болох гэдэг нь мэддэхгүй тийм аим шиг кино шиг трейлер кино шиг л байна шүү дээ. Хин гол дүрийн те энэ хин манай талын хин дайсан те хин намайг хорлох гэдэг бүүм. Тэгээд энэ өдөр болгон энэ гарч байгаа энэ амар мэдээнүүдэд нэрнгээсээ бас стрессдж байгаа хүн бас инэдмийн кино үзвэл гоё ч юм шиг те. Тэгэхээр инэдмийн кино нь өөртөө одоо инэдмийн кино хийж байгаа хүмүүс нь өөртөө бүр инэдмийн кино бүр дэндүү гутаацсан юм баг хийх нь хийгээд байгаа байхгүй юу? Чанартай инэдмийн кино зөв. Одоо нэг нийгмийн хорыг найруулад байгаа ах нар байгаа штэ. Тэд нар уг нь зүгээр киногоо гээвдсэн бол амар шаах байхгүй юу? Улс төрлөө орчоо улс төрийн хор утгаад ахаар чинь кино нэг найруулагчийн орон зайны эзгүрэнгүүтээ улс нь өөрөө ингээд трейлер болоо шаа тий. Аим шиг юм болоод инэдмийн болоод яваад шин. Улс нь өөрөө ингээд олон жанрт тавагдангуудаа иргэдэн өөртөө оролцсон тоглогч нар нь болоод ингээд бүр жанхуу утгаад яваад байгаа байхгүй юу? Хийдэг юмаа л хийцгээ хэл та феста тий шүү дээ. Батрахаа шахахгүй. Бэрэ батрахыг шүтдээ шүү дээ. Яг уран бүтээлчийн хувьд бол амар мондог. Гэтэ улс төрөөс хол ах юм бол айгүй гоё юм шүү дээ. Ер нь бол нөгөө нэг татар ажиллагаа би чам тайртай 2 би чам тайртай 2 сайн кино биш ч гэлээ тэрний киноны продакшн бол амар байсан шүү дээ. Үгүй тэр хүний тарих бол угаас амар гениус ахгүй юу? Тэгтэн жилчүүд одоо нэг төрн гэж ярьдаг штэ. Тэр хүмүүс яг үедээ төрсөн цорын ганц хүн нөхгүй юу? Ах бол яг мэрэгжлийнхээ ажлыг хийгээд чаддаг юм аяга явах юм бол амар гоё. Улс төрөөс хол байгаад яг энэ цэвэр кино бол би нэрээстэй төмсгийн нөхөөл байж юм тест та. Гоё шага. За, окей. За, одоо хоёлаа подкастынхаа үндсэн бас асуултууд руу орноо. За, Монголын хамгийн шилдэг 5 кино 2000 оноос хойш.
Манай инхтлэг аав болов. Аав гэдэг кино тийм Цэрэн болдохын тоглосон тийм. Оо nice кино. Тэр гоё. Тэгээд тэр нөгөө нэг бас таксины жолооч ахын тухай кинод гэжтэй. Бас л нэг аавын тухай. Сайн аав уу? Тийм бас бодит амьдралаас идвсэн тий. Ахын тоглосон. Тийм. За энэ хоёр За бэжи юу яа? Жохон задлж ирэх шүү. за Жишээлбэл задлах гэдэг л да. Би дахиж нэг киноны нэр хэлчихээ задлах гэдэг байхгүй. тийм үү. За. Тэгээд нөгөө нэг IPTV-д орсон нэг асарж байгаа нэг ах нь болоод тоглоод идэх ч үлээ. Ямар кино лээ? За өчрөө нэг ямар юунд хүрэх зам блэ? За би өөртөө IPTV-д орсон кино гэсэн чинь яг үзээгүй л бах. Нэг бодит түүхээс идүүлсэн кино байсан юм аа. Нэг ах トゥ 5 ингээ байжгаад ингээ өсөө том болоод аав нэг новшин гар байж магаад ер нь яг л бас л нөгөө миний яриад Монгол ахуйтай кино аахгүй. Тэгээ энэ гурван кино болохоор одоо яг Монгол ахуй байгаа болохоор би одоо нэрлэж байгаа. Яг л нөгөө нэг миний дөрөвнийс шилээдсэн нөгөө Clint Eastwood ахын одоо юу штэ жанр штэ тий амьдралд ойрхон дөнгөтэй ингээд бас нэг уйхан хүн бол уйлчихдаг тий. Би өөрөө ойлгох дуртай ахгүй кино үзэж ойлгох дуртай. А сүүлд тийсэн нөгөө нэг гарсан Monte Cristo гүн үзээд би амар нэрээ ойлсон юм штэ ганцаараа үзсэн байхгүй. Гэхдээ тэгээ нэг хүн ч нэг уйлаад ахааргүй хэсгээс юм да тэрэн дээр нь бүр ганцаараа зүрхэртэл уйлж юм байла. Илгийн юм бас тий. За 3 кино. Занд нь гадаад кино ярьж харин тий. Гадаад киног авчилж үзэж гин басаа. Тэр өстө гоё кино сайн гэхдээ. Энэ өстө хөөрхөн кино ингээд үтцсэн кино ч юу лээ? Фантастикийн кинонуудаас байна уу? Фантастикийн кинонуудаас за байдаг багдаг хэлчих. Гоё. Тий. Бас л яг бодит түүх. Ер нь бодит түүхээс идүүлсэн кинонууд амар гоё байхгүй. Тий. Байтаг богд миний бас дуртай кинонууд. Тий. Гоё. Би нэг байтаг богдыг ингээд тэ одоо нэг дайнтай кино ингээ ховор болчиход байна шүү дээ Монголд тий. Дайнтай киног маш зөрөгтэй хийсэн. Дээрээс нь бодит түүх, production маш гоё байсан ингээд энэ ерөөсөө энэ кино бол төгсгөлд нь босоод зүрхэн дээр гараад тавиад яг тэр төрийн дуулалыг нь хамт дуулах хэрэгтэй кино байхгүй. Тэгээд би битсэн чинь бараг тэр битсэн доор нь битсэн хүмүүсийн бараг нэг 20% нь өстой новшин commercial кино чи бараг фантастикнаас мөнгө авсан байна гэж намайг тэгээд эхэлсэн. Ер нь бол тэр хүмүүс одоо яагаад тэгж ойлгосон би бүр гайхаад. Миний бодлоор шүү дээ тэр нөө манай баруун аймгийнхан ч хоорондоо нэг жижиг ястангууд нь хоорондоо жоох юм бифтэй байд юм шиг байлаа шүү дээ. Тэрнээс болсон байж магадгүй бас. Бидний мэдхгүй зүйлс бас тэнд байд юм шиг байлаа. Өөрийнхөө аюуд загчин юу гэдэг тий. Тийм хүмүүс жоох киноны түүх нь жоох өөр магадгүй тий. Магадгүй тэр хавийн хүмүүстэй холбоотой болохоор тэр хавийн хүмүүс жоохон өөр мэдээлэлтэй байдаг гэж магадгүй. Зүгээр Монгол хүнгээ бодчих юм бол тэр киноны тэр өгж байгаа мессеж тий. Их оронч үзлийг сэрэж мэрэж байгаа нь гоё шүү дээ. Тийм. Тэгээд дээрээс бид нар чинь багасаа л тийм кино үзэж өссөн тий. Тэнгүүд өөрөөсөө ингээ том болоод яг хийлээ гэдэг чинь түрүүний нөгөө нэг хийлээдсний эсрэг хөлбөр нь байна шүү дээ. Яг үзэж өссөн. Гэтэ тэрнийг толтол хийсэн кино бол байдаг багд. Нөгөө нэг маптай гэх юм бол миний хатмаа нь бол зай штэ манай фантастик гэдэг. Би бол тэрний дургуун нэр. Шалт тэнэг манай шагаамаас тэр сахалмахлаар яах гэдэг. Тэр шагагийн сахал гэдэг бас all time тий. Тэнэг амар тод ингээ бараг тэр бараг палмастраар зурсан шиг явснаа ингээл тарих марх хагаад нэгийг магтах га нэгийг моолоо шаачлаа. Байтаг богд бол үнэхээр гоё. Би бол байтаг богдыг бол хинээс ч юм өөр нь war film ховордсон цагт маш сайн продакшнтай гоё түүхийг харуулсан. Тэгэд хүмүүс нөгөө нэг магадгүй тодорхой хэмжээний түүхэн жоохон өөр байсан байж болно шүү дээ. Энэ чинь баримтат кино биш байхгүй. Уран сайхны кино байхгүй. Уран сайхны кино гэдэг бол бодит түүхээс сэдвүүлж тухайн найруулагч болон зохиолчийн өөрсдийнх нь энэ вижн юмнууд нь шингэж тэгж ингэж бүтэн кино болж гардаг ийм зүйлийг бол уран сайхны кино гэдэг юм аа. Тэгээд бодит түүхээс сэтүүлсэн уран сайхны кино. Тэгэхээр тэндээс бас бүх юм нь яг үнэн бас байх албагүй. Тодорхой хэмжээний киног бас гоё болгохын тулд гоё юм бас нэмэх хэрэгтэй байж тээ. Эсвэл гоё эмо хэсэг ч юм уу тий. Тийм. Миний хатмааны хувьд бол яг тухайн үед 2013 14 онд нээжсэн. Тэр үедээ надад үзэхэд бол гоё исэн. Яг одоо шудраг үнийг хэлэхэд таалагдаагүй юм тэр шагагийн сахал байна. Тэр палмастраар зурцсан байсан уу гэмээр сахал байсан шүү дээ тий. Тийм сахал бол дахиж Монгол киноны түүхэнд гарахгүй хаа. Гэлтгар сахал тий. За юу манай фантастик гэхдээ ер нь бол ингээд усааглагч шүү бас. Тийм.
амар зоригтой. Монголын кино урлагт бол шин салхи оруулж байгаа шүү дээ. Одоо би жишээлбэл нэг хийж үзэх гээд одоо шантраа болцсон гэж штэ. Бид нар чинь зөндөө фейлдсэн байхгүй юу? Одоо ингээ эцсийн үзгээ явцнараа амар мундаг зоригтой. Тийм байх ёстой шүү гэдгийг бас харуулсан залуучууд. Яг одоо бидний үеийн залуучууд штэ. Тийм, манай үеийнхэн Шилдэгүүд ер нь бол тийм дурсамж төгсгөл үгүй гэд фантастикийнхны нэг одоо анхны кино байх гэж би боддیں۔ Нөгөө Эрдэнэ төлөвлөрийн тийм тэрийг үзчихсэн тийм 40 жилийн зориулсан. Би тэр кинонд амар дуртай байхгүй. Тэр айгүй гоё кино. Чиний хэлдгээр жинхэнэ Монгол кино байхгүй. Гэхдээ тэр киноны production юмнууд маш муу байсан тухай тийм мэдээж тухайн үеийнхаа л тэгээ манай хэд ч бас залуухан байсан даа. Залуухан байсан, мөнгө муутай байсан баг. Зүгээр юу хэлэх гээд байна гэхээр дурсамж төгсгөл үггүйг үзчихэд одоо фантастикны хийсэн хамгийн сүүлийн 6 3 2-ыг харьцуулж үзээд энэ хооронд ингээд ямар замд туулсан бэ гэдгийг зүгээр шууд харагддаг байхгүй. Энэ өнөөдрийн фантастик production болохын тулд анх ямар байсан юм бэ? Яг өнөөдрийнх шиг байгаагүй байхгүй. Чинь дурсамж төгсгөл үгүй дээр чинь бол ингээд нэг юм хуучны байран дотор нэг хуучны цаг үеийг харуулаад ингээд хэдэн залуучуудын хайр дурлал гараал тэгэхэд тэр фантастик хизээч тиймэрээ яваагүй тодорхой хэмжээнд өссөн дивжээд ингээд сайн муугаараа хилэгдээл явж лээ. Би ихтэй фантастикийнхны зүгээр Монголд бол амар гоё экшн кино хийдэг. За түүхэн одоо war фильм дайнтай кино хийдэг. Игээр ийм зоригийн амар үнэлдэг учраас би бол фантастикийнхнд бол дуртай. Яг үннийг хэлгээд. Гэтэ кинонд нь бол мерсер ийм гэсэн байж тэ нөгөө шагаагийн сахалнаас ихсүүлээл зураа хоёр дээр ч гэсэн нөгөө од юуныхаа даалгаврыг нь биелүүлэхгүй шууд чивчээ авч зүгтэж гүйж мөгээл тий. Яг цаа тэр чинь одоо тусгаагийнхан штэ юу нэг үг одоо ингээд зөрчих ёсгүй тий. Тэгэхэд тэн дээр тэгэж гүйж мүж мэдээж яг кино гэдэг утгаараа жоохон нөгөө найзынхаа хойноос гүйсэн л байх л та. Гэтэ чинь тусгаагийнхан гэдэг чинь өөрөө ямар хүмүүс байдаг гэлээ тий. Яг тийм мерсер юмнууд кинонд нь бол байд юм уу. Гэтэ фантастикийнхан бол өнөөдөр бол Монголын хамгийн сайн кинонуудыг бол хийж байгаа тий. Хүмүүс продакшнараа бол номер 1-т тэр зохиол мөхөөл нь одоо яадын гэхээс мэдгүй тий. Сайн зохиолтой кинонууд нь бас зөндөө байгаа. Манай ч гоё нөгөө гадны одоо салбарын бос хүмүүсээс ингээд бас хамтарч зохиол дээр суулддаг юм шиг байлаа шүү дээ. Тэр нь ер нь бол зөв шүү дээ. Тий. Тийм. Айл болох л олон өнцгөөс юмыг харж иж яахгүй бол фантастикийнхны одоо зураагийн хувьд ярихад зураагийн одоо хин гол дүр нь ерөөсө мэддэггүй шүү дээ. Одоо 2 3 тэр нөө ээлжсэн байдаг нь гоё байдаг шүү дээ. Тийм. Тэр чинь болохоор нөгөө би тэр нөгөө Дэвид Финчер гэдэг найруулагч байдаг шүү дээ. Дэвид Финчер найруулагчийн кинонууд ч яг ингээд нөгөө хүмүүсийг амар төрүүлээд хин гол дүр нь мэддэггүй юм crime кинонууд байгаад идэг байхгүй. Нөгөө заавал нэг киноны нэг уламжлалт юм чинь заавал нэг гол дүр байдаг те нэг юм туслах дүр байдаг. Тэгснэ нэг юм том эсрэг дүр. Тэгэхэд нэг зураа дээр ингээд хичнээн эсрэг дүр, хичнээн гол дүр байгаад байгаа юм тий. Эргэж мэргээл тий. Ингээд эргээл ээлжлээд байдаг. Тэр нь бас гоё. Ер нь бол би бол тэр яг нэг Дэвид Финчер найруулагч школ бас жоохон ордог багт нэг гадаадын юм үзэж бас өөрсдөө бас тодорхой хэмжээнд бас цэнэглэж гин гэж бас сайн талаар найруулдаг гэж хэлж болох юм тий. За сүүлийн шит кино. Шит биш шүү дээ. Топ кино. Тий. Дажгүй кино. Орой болцсон зүгээр манараад шүү. Боолын гэрээг бол заавал оруулах хэрэгтэй баха. Тэр бол ингээд боолын гэрээгүү топ 5 алгаа. Угаасаа тэр кино чинь одоо юу гэдэг бүх юм унтсан байх үед яг зөв. Монгол кино унтсан байх үед гарч ирсэн кино гэдэг утгаараа тэр бол монголчууд кино хийдэг болох нэ буцаад шүү. Тэр яриаг гаргаж ирсэн кино бол боолын гэрээ. Тийм боолын гэрээг гэлтгүү гэхдээ Загдын Батболд найруулагч яг тухайн үеийн яг уналттай байсан монгол киног бол аварсан хүн гэж би бол боддог. Загдын Батболд найруулагч бол өстой жинхэнэ гавьяат хөвдөлмөрийн баатрыг нь авах хэрэгтэй юм баггүй юу? Яг үнэндээ. Тэгээд продюсер нь бас хүрлээх байлгүй. Продюсер нь Дан Бэрэнцэнгийн хүрлээх чинь амар хөдөлгөөнтэй шүү дээ. Загдын Батболд найруулагч 2000-ад оны дунд болон сүүл үеийн шүү дээ. Боолын гэрээ. Аз жаргалтай bad boy. Гоёлын даашинс. Тийм ээ тий. Сайн уу амьдрал минь. Монгол кино комбек хэлсэн. Төлөөрүүлсэн байгаа тийм. Тэгэхээр үнэхээр мундаг найруулагч. Боолын гэрээний дараа баг бүхэл кино боолын гэрээг дуурайсан. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд фантастик нөгөө манчтай кино байсан шүү дээ. Юу шүү дээ. За тийм ээ манчтай кино. Нэрийг санахаар хэлээ. Тэрний дараа зүрхний хилэн. Зүрхний хилэн гэсний дараа мангар олон манчтай кино гарсан. Манжуугийн.
нэгээ ингээд амжилт олчоор дагаад явааддаг зангаа бойл гэж хэлмээр байгаа байхгүй. Монголд хийх юм бол түүх хөстэй хар мянга байгаа нэрээ. Би одоо жишээлбэл боддیں۔ Монголын суут хөгжмийн зохиолчдаар ингээд цуврал гоё кино гэсэн амар баялаг түүхтэй шүү дээ. Соёлоотой. Тэгээ тэрийг яруу найрагчтай холбож болно. Ер нь ингээд сэргэн мандалтын үеийн одоо манай улсын сэргэн мандалтын үе чи одоо нэг 30-аас 40 он ч юм уу те нэг юм тэр хүртэл ингээд нэг хэдэн 30 40 жил baаш. Тэр үед бэлтгэгдчихсэн боловсон хүчингүүд одоо тэр боловсралтай соёлтой хүмүүс авьяастай хүмүүсийг ухаж гаргаж ирэх юм бол тэр бол бүр амар супер түүхүүд байгаа. Тэднэр кино хийгээч гэж бас. Би бол хийхгүй нэрэл зөндөө байгаа тий. За мондөг хүмүүсээ хийгээч. Хөгжмийн хүн орж ирсэн дээр нэг юм асууя. Дэлхийн хамгийн шилдэг 5 хөгжмийн зохиолч. Ханс Циммер, Ennio Morricone нэгт орно. Хоёрт Ханс Циммер. Манаагаар ихс ах юм лээ. Джон Уильямс байгаа юу? Джон Уильямс байлгүй байх уу? 3-т. За тэгээд Джеймс Ньютон Ховардыг оруулна. Тэгээд нэг аагаар ихс ахыг олчмоор байна би. Джеймс Ньютон Ховардын би нэг туристик кинод штэ. Тэрний хөгжмийг сонсчоод би киноны хөгжим бол амар юм байна гэд цаашаа судалж үзээд дараа нэг аваргуудыг олж авсан юм бол. За 5 дахь нь Алан Сильвестр. Аимшигтай. Тэгээ одоо ер нь бол би машин дотроо ч гэсэн хөгжим сонсож явахдаа дандаа киноны хөгжим сонсдог. Тэгтээ нэг юм сүртэй бүрийн хүн хэлбэрийг нь биш дандаа ингээ зөөлөн уянгалаг те симфони оркестртэй тийм хөгжмүүдийг нь сонсдог. Тэгээ Монгол кинонууд ч гэсэн ингээд гоё оркестр ашигладаг байгаасаа тэр нөгөө оркестровкийн бичдэг тэр хөгжмийн зохиолч нар нь ер нь бол байгаа байхгүй. Тэд нартай хамтарч ажиллаасаа тэрэндээ мөнгө зарцуулаасаа тэгэл нэг залуу одоо манай найз Түмээгээ залуу байдаг юм л та. Миний мэдж байгаагаар ганцаараа компьютерийн хаар зугаал бүтэн киноны хөгжим бичгнүүлээ ачдаг байхгүй. Болдог л доо. Болж болно. Зөндөө кино. Гэхдээ бүр амар гоё ингээд жинхэнэ симфони оркестр дуургаад хөгжим бол киноны сүнс гэж боддог л доо. Би ер нь бол хүмүүс ч тэгж боддог те. Тэгэхээр тэр хөгжим угаас амар гоё явах хэвээр. Тэрэн дээр баг бүх мөнгөө зарцуулах хэрэгтэй. Бүх мөнгөө ч ихэнх мөнгөө ч тэр жинхэнэ амьд тоглолтуудыг ашигладаг болох хэрэгтэй. Одоо бүхэл юм ингээд AI, компьютер графикч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд руу явж байгаа үед зөвхөн хүний хийж чадах юмнуудыг ашиглах юм бол илүү гоё. Ялангуяа манай Монгол авьяастай хүмүүс нь байна, чадах хүмүүс нь байна. Тэднийг ашиглах хэрэгтэй. Тэднэртээ мөнгөний төлөх хэрэгтэй. Тэгээд би бас нэг шүмжлэлтэй ханддаг юм ярьчих уу. Энэ дашрамд манай Монголын нэг мэрэгжлийн жүжигчд л гэж яриад байгаа юм л да. Тэрийг манай соёл урлагийн сургууль бэлтгэдэг. За дөөрийн дулаач бол угаасаа тэр бэлтгэхээс өөр арга байхгүй угаасаа ойлгомжтой. Жүжигчдийг бол баг хэрэггүй юм шиг санагдтыг. Зөвхөн тайзны жүжигчин тийшээ явал та тий. Драмын жүжигчин тайзан дээр тоглож жүжигчин тийшээ явж сураад кино одоо яг нэг бусад хөгжилтэй орнуудын зарчмаар хүүхд байхаас нь академи мэдлэг боловсрал өгөө явал ямар байд юм бол яг камерын урд байх нь чи юм уу те тайзан дээр байх нь чи юм уу гэдэг ин анх шатны чиглэлүүдийг өгөөд явах хэрэгтэй юм шиг санагдтыг. Тэнгүүд одоо ингээ харангууд одоо киноны ертөнцийн ярьчих л да Монголын киноны ертөнцийнх нэг юм хэдхэн л юм байна. Тоглолдог хүмүүс нь ч тэгдэг нөө манай суйсид байдаг байхгүй. Тэнгүүтээ нэг нь ингээл кино жүжигчин байцнаа шууд кино гэж шаачин заяа. Тэнгүүтээ тэр ахаа энэ ихчээ тэр хэсэгт ороод энэ хэсэгт ороод гэж шаадаг байхгүй. Нөгөөдөл нэрээд нэг хэдэн нүрээ аваад чиний кинон дээр тоглож исэн шиг яг миний кинон дээр адилхан тоглож яваад байдаг байхгүй. Тэгэл тэр хүний нэр ингээ орсон болохоор кино юм шиг тэд нарт санагдаж манагдал те. Тэгээ би өөрөө тэр нэг фейлд 2 удаа хийгээ фейлдсэн кино штэ. Тэрэн дээрээ би Төмрөтөр ахыг дуудаж исэн. Нөө за. Тэгээд нэг Лардмагийн гэрэл зүхийг дуудаж исэн. Тэгээ би чинь өөрөө зохиолоо бичсэн баа штэ. Тэнгүүтээ дээр бичсэн дүрээ нэг хүн ингээ харцсан баа штэ. Тэгээ би бас өөрөө найруулга оруулаад штэ. Тэгээ бичсэн дүрээ дотроо төсөөлж иснороо тэр камер дээр тэгж тоглоомоор байгаа байхгүй. Тэгээд ингээд хийн төгөнгүүт миний ярьсны дагуу хийдгүү эзээч. Зүгээр л өөрийнхөө за би ингэж л ярьдаг доо гэд баг чим уу нохон бас тэгээ би бол тэр үний хажууд нохон бас байгаа штэ. Чим уу юугаа мэдтiin би мэдчихэнгүүтээ миний зохиол ингээд бүр самарч ачаа яваад гэж байгаа байхгүй. Жүжигчтэй өөрсдөө найруулагчгаа өгөнд орохгүй. Тэгэхээр одоо тэр хүмүүсийг жүжиглүүлэхэд бол би одоо нэг юм ардын жүжигчин ч юм уу тийм хүн байх хэрэгтэй юм шиг байна. Come on. Би мөнгө харж байгаа штэ. Би шатах гээд би ховхоо осрох гээд штэ. Тэгэхээр би хүссэн юм авмаар ш тэр хүмүүсээс те. Тэнгүүд миний хүснээр зүгээр тоглоод өгчлээ.
Тэгээ манай сүүсийнх ингээд бүгдээр ингээд ах トゥ хамаатан садан шиг ингээд болцсон ингээд 200 300 хүн баа бүгд хоорондоо ингээд Азийн тор шиг ингээд холбоотой. Тэнгүүтээ тэр 300 хүн өөрсдөө киноны ертөнцийн бодчихдаг. Тэнгүүтээ бид нар л кино ихтэй юм шиг бодчихдаг. Гаднаас зохиолч авахгүй те. Зохиолын мэрэгжлийн өнгөч хаана юу хийгээд байгаа. Тэд нар мэдчихэж байгаа юм байхгүй. Өөрсдөө шууд бичээ шаачдаг. Тэнгүүтээ бичсэн юмыг өөрсдөө газар дээр нь өөрчлөө шаачдаг. Би энийг бүр амар үзий яддаг энийг. Та нар хийн те. Та нар өнөөдөр ингээд сойсыг төгснөөрөө ингээд Монголын киног ингээд дархалж байгаа хүмүүс биш байхгүй юу? Газ юун дээр буу гэдэг үлээ. Хөрсөн дээр буугаад өгөөч. Зүгээр хийх ёстой юмнуудаа хийгээч. Тэр нэг найруулж байгаа манухагийнхаа үгэнд ороод өгөөч хэвээр. Лайта шаацтай. Дөнгөтэй гаднаас мөнгөтэй хүмүүсийг одоо өөр салбараас мөнгөтэй хүмүүсийг энэ салбар руу оруулж ирээч. Тэгэхгүй ингээд өөртөө мөнгө олохгүй л өөртөө хийгээл ингээд ахаар чинь хөгжихгүй байгаа байхгүй юу? Тэгэнгүүт манай уран зохиолын салбарын хин юм байгаа. Ямар мундаг хүмүүс аа тэднийгээ судлах хэрэгтэй. Гэхдээ тэрийг бол тодкос юмсныг бол гэж би хэлэхгүй. Өөр бүр лаг хүмүүсийг олж ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэр хүмүүсээрээ зохиолоо өчүүлээд жинхэнэ найруулагч нар нь хаана байгаа ингэнгүүт. Гэхдээ би Наранбаатарыг ч бас найруулагч гэж хэлэхгүй. Наадам найруулдаг ахыг бол би кино найруулна гэж эзээч бодож чадахгүй байна. Тэнгүүтээ гадагшаа тэр нөгөө боловсон хүч ингээ бэлтээ л да тий. Бүр хүүхд байхаас нь явуулъя л да. Тэд нар яагаад ингээд амар их мөнгөөр биш мөртлөө амар кино хийгээд байгаа юм. Тэр чинь зүгээр ингээд сэтгэлгээ болон мэдрэмжнүүд л яваад байгаа байхгүй юу? Бусдаар манайхан шиг ингээд за хэдүүлээ гараад нэг хідэн кино шаачингуудаа 20 30-уулаа нийлж аваад ингээд гараа шаачдаг. Тэгэл нөгөө л нэг хийдэг юмнуудаа хийгээл IPTV-д оруулаад эсвэл театрт оруулаад фейлдүүлээл тэгэл одоо ялангуяа энэ залуу үе чинь одоо бидний яриад байгаа тэр жинзээ минжи чинь та нарын хийж байгаа юм бүр нохон баасны жинээч хүлээж авахгүй. Тэгэхээр зүгээр хөгжийн тулд хэдүүлээ мяа байгаагаа эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгээ сайн байгаа хүмүүстэйгээ хамтрах хэрэгтэй. Би ингэж ярьж байгаа гэдэг утгаараа би бол лаг гэсэн үг бол биш. Би бол танараас мяа. Тэгтээ та нарын мяа шааж байгааг би мэдж байгаа. Тэр найруулагчдынхаа үгэнд ордгоо гэдэг юмыг би одоо чамаас яг хоёр дахь сонсч байна. Өөр хүнээс би бас сонсч ирсэн. Залуу найруулагчдын үгэнд энэ алтан үеийн гэдэг юм уу энэ архаг одоо том шагналтай гавьяат одоо артын жүжигчд ерөөсөө ордгоо гэж над нэг хүн хэлж ирсэн шүү. Угаасаа орхооргүй юм лээ. Тэгээд би за чи юу яриад байгаа юм бэ? Би наатах ингэж тэгээд бүр зохиолын өөрчлөлт явуулдаг гэсэн. Харин тийм. Наад чинь ийм байх хэрэгтэй, наад чи тэхгүй тэгвэл би ингэ чи ялангуяа ингээд нэг хэсэг үзэгдэл дээр орж иж байгаа шүү дээ. Одоо нэг 2 3 үзэгдэл ч юм уу те. Тэнгүүд өмнө нь юу байгаач мэдэхгүй, төгсгөл нь юу байгаач мэдэхгүй байгаа шүү дээ тэр хүмүүс ч мараг те. Тэнгүүтээ гүй наадах чинь ийм утгагүй үгийг ингэж хэлэхгүй мэлэхгүй гэдэг байгаа байхгүй. Миний хэлснээр хэлчих юм бол тэр кино утгатай болох гэдэг байхгүй. Яа гэх юм бол өмнө зөндөө юм гарцсан байгаа. Ардан дахиад юм гарах учраас те. Тэрийг ерөөсө бодохгүй гэдэг юм уу эсвэл яг л нэг эго амбицэн тэн дээр нь бол тэгээ яг энэс бодоод ургуулж бодсон юм л да. За манай ингээд урлагийнхан бол ингээ бүгдээрээ бие бинийгээ шүтцэн ахаа ихчээ мэдүү ядаргаатай тэд нар чи ингээ ахаа ихчээ гэж ярьдаг штэ. Тэр мөрн хүртэл амар төвхтэй санагддаг надаа. Яг зөв. Тэгээд одоо би мань даатгалд ажилладаг штэ. Даатгал гэдэг юу вэ гэдэг гэрээ зардаг гэсэн үг байхгүй. Гэрээний өв үсэг бүх юм чухал. Энийг даатгагч болон даатгуулагч хоёулаа биелүүлэх ёстой үүрэгтэй. Яг энэ шиг кино уран бүтээлчд гэрээ байгуулад гэрээнийхээ дагуу ажиллаж болохгүй болоод байгаа наад юм чинь нөгөө яг Сойсийн нөгөө ахаа ихчээ байгаа даа байхгүй юу? Хэрвээ яг яс гэрээтэй бол би энэ чи даатгалын гэрээгээ нэг амар баян ахтай тэр ахын амар үнэтэй одоо Бентлиг нь би даатгацсан байлаа гэхэд тэр хичнээн баян мөнгөтэй хинч байсан надад бол хамаагүй би бол яг гэрээгээ за энэ гэрээний дагуу юм байна. Та бол одоо таны нөхөн төлбөр чи ийм учраас олгож гин эсвэл та ингээд одоо согтуугаар жолоо барьсан учраас танд олохгүй. Таны хэн байх чинь ямар ч хамаагүй гэдэг гэрээ юм хатуу байдаг байхгүй. Тэгэхээр киноныхан гэрээгээ юм хатуу байлгах ёстой. Тэн дээр бол нөгөө нэг гэрээ гэж байдаг ч байх те баг. Тий, байдаг ч юм шиг байлаа. Зүгээр аман гэрээгээр авчирчдаг. Тэнгүүт ажлын юмн дээр ахаа ихчээ найзаа гэж байж болохгүй байхгүй. Тэгээ манай киноныхын энэ хитрхи энэ нэг юм одоо нэг ор хүнжилтөө орно гэдэг шиг юм болчоод ингээд хатуу болоод тэгээд тэр нь өөрсдөд нь гай болоод байгаа байхгүй хамгийн гол нь тий. Тэгээд нөгөө каст яригдэн штэ. Тэнгүүт за энэ дээр тэрийг шаач, энэ дээр энийг шаач гэж шууд заачдаг нэг хүн. Тий. Тэр бас надад амар утгагүй санагддаг.
Тэр нэг амраахын Монгол дээр харин тэр каст надад амар таалагдсан шүү дээ. Ингээ хизээч харж байгаагүй цаар яг л ингээ мань жамбан шаваад ддэг тий. Тэгсэн мөртлөө тэр би урд нь харж байгаагүй жүжигч юм байгаад ддэг. Тий, шилийн сайн ирчүүд нь гэсэн тий. Жилийн сайн ирчүүд нь ч гэсэн амар гоё касттай. Тэгсэн мөртлөө ингээ харагдаад байгаа байхгүй яг тэр дүрнүүд нь. Оо ингэж хийвэл өстэй гоё штэ гэд бодсон. Тэгсэн чинь бас нэг навшийн зүйл байна Монгол. Нөгөө хүмүүсийг дараагийн кинонууд нааш хаачих юм аст лээ тий. Баленсиагагийн рекламад нэг монгол ах тоглолоо гэсэн чинь монголчууд бүгдөө л ямар гоё юм аа ингээд залуу хүмүүс хүртэл ямар гоё юм шаас нөгөө ах ч одоо жүжигчин болоо шаачлаа. Тэр ахгүй кино байхаа болчихно. Болоочтой тий. Тэр ах шиг ах одоо ингээд 100 гад явжлаа шүү. Сүүлд нэрээ татар үтсэн чинь татар дээр явж ирсэн шүү дээ. Нэрээ хамгийн сүүлд харин манайх яг тэгээд байхгүй. Тэр ах хэвээр тэр кинон дээр тэгээ гоё шаацсан байлээ. Тэр ахыг л оруулчих. Тэгэхээр яг нөгөө нэг дүрээ зохиолоо бичих чаа тухайн дүрээ ингэж төсөөлөхгүй байгаад байна гэсэн үг үү те. Төсөөлөхгүйгээр зүгээр л нэг юм бата гэдэг юм хүн байд юм аа. Одоо 60 настай ч гэдэг юм уу те. Тэнгүүтээ шууд 60 настай хүмүүсээс за тренд болж чинь гингүүтээ за тэр ахыг оруулчаа гэж тэгэл оруулчаад юм те. Тэнгүүд манайхны нөгөө нэг олуулаа ажиллах хэвээр салбар нь бас олуулаа ажиллахгүй байгаа юм байлээ. Зохиолын баг гэж байх хэвээр нэг хүн бичихгүй те. Нэг хүний толгоор явдаг кино гэж бараг л байхгүй. Дэлхийн шилдэгүүд хүртэл ингээ багтаа байдаг шүү дээ. Хамгийн багтаа 6-7 хүнтэй ч юм уу те. Диалогийг бичдэг ч юм уу. Эсвэл одоо нөгөө жинзи яагаад кино Монгол кино үзэхгүй байна гэхээр жинзи нарт зориулсан диалог байхгүй тэр кинон дэр. Тэрийг ойлгож мэдрэхгүй байгаа байхгүй. Үздэг анимныхын тухай тэр кинон дэр нэг удаа шигтгээ байхгүй. Зүгээр жишээ нь те. Тэгэхээр тийм баг байх хэвээр кастинг хийдэг баг байх хэвээр одоо бараг сэтгэл зүйч байх нь шүү дээ те. Энэ зохиол дээр энэ дүр дээр хин тохирохын ийм хүн байх хэвээр энэ заавал жүжигчин байх албагүй ийм хүн байх хэвээр ийм л характертай ийм л дүр төрхтэй ийм л хүн байх хэвээр гэдэг нь эрэл хайгуул хийх одоо бас дутуу байна. Тэрэн дээр баг ажиллахгүй байна. Ер нь манайхан багийн ажиллагаа л амар дутуу байгаа. Бүгд нэг юм хариуц чи түрүү манай түмээ гээд найзын тухай би ярьсан шүү дээ. Ганцаараа ингээ киноны хөгжим хийчдэг гэх. Ийм баймаргүй байхгүй. Бүгд салбар болгон деталь болгон баг ажиллана. Бүгд хоорондоо санаагаа нийлүүлнэ, тэндээс төгс юм гарна. Нэг хүний тархиар явдаг юм нэрэ бизнес ч байхгүй штэ. Төцний бизнес ч байхгүй байхгүй. Тийм тий. Тэр өмнө харж байгаа хүмүүсийг кинонд оруулж ирдгэрээ одоо хамгийн алдартай нь одоо амраах байна да тий. Монгол ялангуяа би Монголыг урдхуудын сайн мэдхгүй Монгол бол бүр тэрүүгээрээ бөөлжүүлсэн шүү дээ. Шалт дээр бас амар зүүн эсрэг дүр орж ирж байна. Хизээч харж байгаагүй залуу байлээ. Гэтэ тэр амар зүүн дүр бэлээ. Тэгэл ер нь тэгэл олдыг бол олдохоор л байгаа юм тийм. Тэр нь ямар тусгайгийн юунд ажиллаж исэн юм цагдаагийн чөлөө цэргийн юм хүн тим медальтай дэлхийн тэдэн удаагийн юуны аврагч нөр ямар ч кинотой холбоогүй тийм хүн байгаа даа. Тэгэхэд тэр кинон дээр тэрэн шиг гоё тохирч байгаа хүн байхгүй. Яг үнэ ингэдэг аахгүй. Ингээд байгаа юм шиг байна. Бас миний бодлоор кино ч угаасаа амьдрал штэ. Тэгвэл амьдрал дээр ингээд яаж ч ярьдаг хүн байж болох байхгүй юу? Наад шиг юм нарийнхаа хоолойтой хурдан ярьдаг ч юм уу те тийм хүн байж болно. Тэр бас нэг киноны дүр байж болно те. Тэнгүүд яг л ингээд нэг жүжигчин хүн ингэж ярих хэвээр харцсан юм байх хэвээр диигцэн юм байх хэвээр ч гэдэг юм амар мэрэгжлийн яриануудаараа яриад унаад эхэлдэг штэ бид нар чинь. Заавал тийм байх албагүй шүү дээ. Амьдрал дээр юу хэлгүүч хүн байж болно те, хэлгийч хүн байж болно те, бүр хэлтэйч хүн байж болно. Тэд нар ягаад кинонд байхгүй. За яг хөө текстээ ойлгуулахын тулд мэдээж тод ярьдаг хүн байх ёстой л байх. Гэхдээ те заавал ингээд тэгсэн мөртлөө өөртөө гоё байж чадахгүй зөө. Гоё сайхан хүнийг олуулыг гэдэг одоо тоглоулыг гэж ирмэлцдэг мөртлөө жүжигчт нь өөртөө гоё байхын төлөө ирмэлцдэггүй. Хоолны дэглэм барьдаггүй, фитнест явдаггүй, өөрийгөө сайжруулахын төлөө хичээдэггүй, соёс дөнгөрүүлсэн 4 жилийгээ л бүх юм хийчлээ гэж боддог юм шиг байна. За завсарлагааныг ашиглаад нэг тамхилаад авъя. Би өмнө нөгөө нэг янжуур гэх юм уу те одоо эсэг юг янжуур тамхи хэвчээ. Янжуур татал ингээл нэвтрүүлэг дундуур байн гадаагаар татал амар зовлонтой байдаг гэсэн чинь одоо нэг айкус татдаг босноос хойш тэр зовлон байхгүй болчиход байна. Тэгээд чамааг бас татсныг харсан чинь гинт амар татмаар санагчлаа. Айкус ч одоо яг янжуурнаас болохоор арай багтай юм. Хамаагүй багтай шүү дээ. Яд ч соролт зөөхөн те. Тий. Нэг 20 сараад өсрөөл 20 сараад дуусчих. Читл дуусчих тий. Тэгээд ичнөө Японоос харалтай шүү дээ. Тий. Тэнгүүт Японы лангуун дээр зарагдж байгаа зүйл дэрүүсөө ингээд хугацааг нь хардаг ч юм уу те. Тэгж юус үзэх шаардлага байхгүй. Бид нар ч нөө эрүүл мэнд
одоо бүх талаас нь судалсан дээ. Тэгээ энэ бол ингээ болно гэсэн юмнуудаа зардаг учраас тэр талаараа бүр амар ихтэй. Мэдээж тамхинаас бол амар хор багтай. Би миний Icos болохоор би нэг Honors Luxury Village гэдэг юм онлайн шопоос авсан. Авсан жоохон над бэлгэлсэн. Тийм бэлгэлсэн болохоор би бас яаж хүний бэлгэл зүгээр ах уу. Гэтэ над яг үнэхээр амар гоё хэрэгтэй байна. Би одоо яг энийг авснаас хойш янжуур татгаа болчихлоо. Угаасаа яг тамхинаас авах бүх юмыг өгч чинь. Одоо яг нөө янжуур татдаг хүмүүс амар өмхий санагддаг болсон бас тээ. Би ч одоо 2 хоног л татчихин л да. Тэгвэл мэдрэх болоо юм. Яг ингээд татчаад ороод ирэнгүүт өнөр нь амар мэддэгдэм билээ. Тэгээ би ордон за би ч гэсэн өмхий байж дээ л гэж бодсон. Би ч бас өмхийчлээ болсон баг. За тэгээд юуны Icos авахыг хүсэх юм бол эн чинь нэг бүх энэ тамхинууд нь Японоос гэдэг юм билээ шүү дээ. Japan гэдэг хэвчээ юм л шүү дээ. Энэ Icos-ыг авахыг хүсэх юм бол Honors Luxury Village гэдэг онлайн шопоос худалдаа аваарэ. За хэсэг завсарлаа. Манай подкастын ерөнхий ивент тэтгэгч Mobi Home. За ивент тэтгэгч байгууллагаар Glow Store буюу 100% оригинал пүүцний дэлгүүр хамтран ажиллаж байна. За мөн Flirt гэдэг 5 удаа нэрсэн ийм спиртний архины амт одоо маш бага амтагддаг ийм маргаашин шаардуулдаггүй ийм арх хамтран ажиллаж байна. За тэгээ мөн манай подкаст маань өнөөдөр мөнх даатгал компани офис дээрээс явагдаж байна. Манай ивент тэтгэгч байгууллагаар хамтран ажиллаж байна. За, окей. Хоёлоо одоогоо юу вэ? Түрүүнийг хальт чиний яриан дондор нэг спорт кино гэлдэгсэн шүү дээ. Ямар спорт кинонд ер нь дуртай вэ? Би бас айгүй дуртай спорт кино. Нэгдүгээрт нэг бодит түүхээс идэвсэн. Гэхдээ ихэнх спорт кинонууд л бодит түүхээс идэвсэн байдаг л да. Тэгэл тиймэрхүү кинонууд дуртай нэг ялангуяа хар арс хүмүүс анх спортод яаж орж ирсэндээ бейсбол, саксмон мөг ч гэдэг юм уу те. Тэднэр рүү анх ямар хүмүүс орж ирсэн боксийн тухай кинонууд ч гэдэг юм бүгд ер нь гоё. Тэгээ нэг алигийн тухай киног үзэнгүүт нэг ойлголт аваад нөгөө талынх нь хүний тухай бас кино гарсан байдаг ш. Тэрийг үзэнгүүт хоёр түүхүүд нь хоорондоо огтлцаад тэднэр нь амар гоё байдаг. Яг бодит түүхээс эдэлсэн болохоор тэгээ ер нь ихэнх нь хүнд жингийн боксийн дэлхийн аваргуудын тухай кинонууд байдаг штэ. Rocky дуртай юу? Rocky бол зохиол штэ тий. Зохиол. Гэтэ айлгаас сэтүүлсэн. Rocky бүгдийг нь үзсэн. Creed-ч бүгдийг нь үзсэн. Ер нь бол гоё. Бүрч тийм тааламжгүй бол биш. Хөөрхөн. Тий. Тэр өгж байгаа мотивацууд нэг гоё. Тэр нэг хөгжим нэштэй мөгжим тэр мөр нь бол гаш. Дээрээ ингээл тий. Тэр нэг бэлтгэл хийж мэхэд бас гоё ордог тий. Тэр мөр ер нь Rocky гоё. Би бас Rocky-гийн бүр улаан фэн ер нь бол яг нэг хүүхэд байхасаа үзсэн болоод ч тэр юм уу. Гэтэ том болоод үзсэн ч гэсэн тэр нэг юм амьдралын тэмцлийн талаар харуулж байгаа. Нэгдүгээр хоёрдугаар Rocky өөрөө амар гоё тийм рол модель байгаа даахгүй амар хүн маш зөв, маш сайхан сэтгэлтэй тийм шуналгүй тийм ийм одоо ийм зөв хүн байгаад байдаг. Дандаа доороос гарч ирээд дээшээ гардаг тий. Тэр анхны нэгдүгээрийнхэн тэр сюжет нь хүртэл өөр амар гоё штэ нөгөө дэлхийн аварга одоо Италийн стадион гэдэг Rocky ч нэг жижигхэн клубын бокс ч юм байдэн штэ. Тэгсэн чинь Америкийн дэлхийн аварга Apollo Creed одоо тэдний Филадельфия хотод нь ирээд шоу тоглолт хийх гээд ирдэ штэ. Тэгсэн чинь шоу тоглолт хийх гээд ирээд ингээд боксчтой сонгох гэсэн чинь яг ингээд шоу тоглолт гэдэг утгаар чинь нөгөө мэрэгжлийн бус боксчтой тоглох гээд штэ. Тэгсэн чинь яг нэг олигтой боксч олддгоо. Тэгсэн чинь Италийн стадион гэдэг Итали азраг гэдэг зэрлэг нэртэй юм боксч байсан ч зүгээр нэр нь болсноо занаад наа чи гоё нэртэй юм байна. Гоё нэртэй чи энтэй үзье. Эхнийхтэй нь ялагдчихдаг лөө. Тий. Тэгээ гоё нэртэй чи энтэй үзье гэд. Тэгээд тэр нэрнээс нь болж Rocky юм уу клубын солгоо гартаа боксч байгаад байгаа штэ. Тэгээд тэр хоёр шоу тоглолт хийхээр болсон чинь шоу тоглолтын дээрээ Rocky Creed-ийг нүдэ хийчихдэг байхгүй тий. Тэгээд нүдээд гэтээ эцэст нь оноогоор ялагдчихдаг штэ. Rocky өөрөө ялагдчихдаг. Тэгээд ялагдаад босонгууд тэрний ингээ үргэлжлэгээд бүр амар гоё болоод тэгээ нөгөө Rocky Balboa гэдэг юм нэг энгийн нэг ядуу ийм залуу байсан чинь тэр ингээ суперстар болж явж байгаа ийм гоё. Өөр нь бол баг өөрийнх нь түүх юм байл шүү дээ. Өөрийнх нь түүхээр бичсэн. Тэгээд заавал өөрөө тоглоно, өөрөө зохиолн бичсэн. Дижитал продюсеруудаас бас зөвшөөрөл авч тэр дэмжлэг авч кино хийсэн юм байл шүү дээ. Заавал өөрөө гэдэг юутай.
Ер нь бол Мухаммад Алигийн боксыг үзээд кино зохиолоо бичих сэтэл нь гарсан. Хувь хүн нь болохоор яг өөр кино урлагт одоо жишээлбэл нөгөө Death Race Maze гэх кино байдсан шүү дээ. Одоо тийм юм кинонд туслах дүр мөрөөр тоглодог. Тэр үтгийг л яг Italian Stallion гэдэг тэр нэг Итали азраг гэдэг нэрээрээ тийм нэртэй кинонд эротик кинонд ингэж тоглож могож ирсэн. Тийм хамгийн одоо юу гэдэг нэг муу жүжигчин гэх юм уу гэхээс илүү юм жижиг туслах дүр жоохон дүр бүтээгээл жоохон мөнгө олоод явдаг тийм байжгаад нөгөө Italian Stallion гэдэг нөгөө эротик киноныхаа нэрийг өөрийгөө хочлонгуудаа Rocky-гоо зохиолыг бичсэн байгаа байхгүй. Тэгээд тэр нь Сильвестр Сталлоныг бол экшн киноны хаан болгосон шүү дээ. Одоо хаан л үсттэй. Тий, хаан шүү. Том буутай залуучууд дээр үегээд байна шүү дээ. Шварценеггер тэр ирж том буутай булчинтай залуучууд энэ. Том буутай булчинтай залуучууд дээр. Тий, надад бол Rocky бол намайг амар гоё хувцалдаг. Одоо ер нь бол ингээд таарлах юм бол үдчихдэг кино шүү. Чи бас тэгдгүй ер нь ингээд урд нь үзэж байгаагүй рандом хинийч мэдгүй киноноос илүү урд нь үзчихсэн гоё кино давтаад үзчих нь илүү кайфтай байдаг. Тий, би ер нь яг тэгж давтаж сонгоод одоо нэг таарлтна гэдэг юм одоо байха болчлаа л доо. IPTV-гийн 90 үе эхлээд. Мань бол эхлээл гэрте оронгуудаа шууд Movie Box дээр тавьдیں۔ Тэгээд гарч ивэл үзнэ. Дараа нь Movie Box Plus дээр тавина. Тэгээд нөхөд үзчихэр кино байвал харна. За байхгүй бол тэгэл нэг юу орж байгаа юм л та. Box руу. Би яг нэг киног рекламгүй үзэх туртай учраас яг TV-гээр юусоо үздэггүй. Яг IPTV-гийн нөгөө одоо контентууд дундаас сонгож үзсэн. Гэхдээ заримдаа ч явахдаа ихэнх үед үзсэн кинонуудаа үзэх амар гоё. Тийм ер нь гоё байдаг. Нөгөө танихгүй юунаас таньдаг юу ч илээ те. Тий, яг тийм. Тэгээд нөгөө одоо би жишээлбэл одоо би зөндөл ярьжсэн дөө би Бригад гэдэг кинонд амар дуртай. Миний бүр одоо тэр Александр Белов миний бүр айдл واخгүй юу. Бригадыг би хүүхэд байхдаа үзээд энэ амар гоё тийм над тийм амар гоё алаантай буудал цантай гоё боевик кино байна гэж бодож исэн. Тэгээ би том болчоод үзээд ямар гоё нөхөрлөлттэй гоё кино вэ гэж бодож үзчихсэн. Дараа нь би болчоод гэр бүлтэй хүүхдүүдтэй болчоод үзээд дахиад шал өөр мэдрэмж авч байгаа байхгүй. Буруу замаар будаа тавил буцахтай шороо тавина гэдэг гэж ойлгосон үү? Гэр бүлээ золиослох гээд нь шүү дээ тий. Тэгэхээр нөгөө нэг хүн өөрийнхөө амьдрал тухайн моментээр ямар байгаагаас шалтгаалж тухайн киног тэрүүгээрээ бас ойлголтноо яг зөв хүлээж авдсан байлээ. Окей. За Rocky гэснээс өөр нөгөө Fighter гэдэг кино байдаг шүү дээ. Нөгөө Fighter гоё, Warrior гоё те. Fighter-ийн одоо хийц юмнууд нь их тийм амар гоё энгийн те тэр нэг хэдий ихчнэр нь байдаг шүү дээ. Тэр нөгөө нэг одоо тэр чинь хин гэдэг Dicky юу Dicky хинлээ. Тий. Яач Dicky гэдэг тэр бокс хоёр гэдэг те. Төрсөн ихчнэр нь гэсэн чинь сайхан гараад байдаг те. Тий, Дикигийн юм биш нөгөө хинийхэн ихчнэр байдаг шүү дээ нөгөө. Тий нөгөө дүүгийнхэн хоёулынгийн нэг нь хамгийн том ах нь лөө. Тий, нэг нь том ах. Тий. Нөгөөх нь ихчнэртэйгээ нэг арай ойрхон байгаад байдаг шүү дээ. Шуугалтсан ихчнэртэй. Тэднийг ингээ харахаар яг жинхэнэ нэг ахуй харагддаг шүү дээ. Нэг юм халтар нэг юм царай муу цохиж унглаа гэдэг. Тэр ерөөс нэг удаагийн цохиж унглалтаар бүр насан туршийнхаа яриаг болгоцсон. Гэдэг шүү дээ ах нь те. Ах нь нөө. Нэг удаа згсэн. Тэгээд нэг тэр хин нь яг таарлцсан чинь яг би алтрал унцсан шүү дээ гэдэг. Хөөрхөө. Fighter бол яг бодит түүх болохоор бүр гоё байгаа байхгүй те. Тий. Тэр чинь тэгээд Оскарын шагнал авсан кино шүү дээ. Fighter байна. За спорт кинонуудаас инедмийн кино бас байна. Одоо Game Plan гэдэг кинонд би бол амар дуртай. Жинхэнэ комеди. Одоо Dwayne Johnson хамгийн сүүлд The Rock гэдэг нэрээрээ тоглосон нөгөө охин нь ингээ хүрээд ирж байгаа. Хотелчд байдаг лөө. Йоо Америк хөл мөхч юм. Тийм лөө. Тий, тэгээд охин нь би нөгөө шүдний дагин таанд дурж ин те. Тий, би таны охин гэсэн ч үгүй би юм охин байхгүй гэдэг. Тэгээд киноныхаа төгсгөлд нөгөө охиндоо яг ингээ чи бол миний амьдралын хамгийн чухал зүйл шүү гэж хэлж байгаа нь амар гоё. Тэгээд тэр үгийг би одоо ингээд өдөр болгон хүүхдүүдтэй хэлдэг байхгүй юу? Миний амьдралтаа таарсан, амьдралтаа очсон хамгийн сайхан зүйл бол одоо тоор юм аа гэд. Тэгээд би тэр үгийг би тэр Game Plan гэдэг кинон дээрээс анх сонсч ирсэн. Тэгээд хинт ч магадгүй хүүхд нь амьдралтаа таарсан хамгийн сайхан зүйл л байгаа штэ. Тэр Game Plan дээр юу гэдэг вэ гэхээр охиндоо дасаагүй байхад таны амьдралтаа очсон хамгийн сайхан зүйл юу вэ гэсэн чинь за гэж бодоодох би миний нэр дээр гарсан пүүзнүүдийн аль нь гоё илээ мэлээгээ тэгж яагаад тэр яриа сарнжтай байхгүй. За чи наатаа яг санаж байгаарай би дараа нь дахиад асуугаарай гэд. Тэгээд төгсгөлт нь нөгөө авраг болчиход охноос ирээд би нөгөө асуултандаа одоо хариулъя. Миний амьдралдаа очсон хамгийн сайхан зүйл чи гэж хэлчихсэн. Тэр бол нэг
хэдий инээдмийн кино одоо хүмүүс нөө киноноос авах юм байдгүй гэдэг нь штэ. Тэр киноноос бол би бол юм авцсан байгаа юм штэ тий. Тэр охин бас өөр амар те. Тий. Амар Madison Pettis гэдэг жижигчин байдаг аахгүй. Тэр юу их гоё шүү дээ. Draft-тэй гэдэг чинь. Тэр бас амар гоё те. Тэгээ Moneyball гэдэг лөө. Moneyball энэ үзэж байгаагүй маань. Нэг зааж би нэрийг буруу санаж иж магадгүй шүү нөө. Brad Pitt тоглодог. Тэгээ нөгөө нэг айлын багаас нэг санхүүч нөгөө нэг эдийн засгчийг аваад тэгээ математикийн аргаар лигт ороод төрүүлж мөрүүлдэг. Тэр бас амар супер санагдсан. Тамирчдын ур чадвар дээр ш математикийн тооцоололоор яадаг амжилтанд хүрдэг. Тэр нь бас амар гоё санагдсан. Гэх мэтчлэнээр ер нь манай Монголын спортын түүхээр кино юу амар гоё байхгүй юу? Одоо Гард Магнат, Тод Магнат, Цэц Магнат 3-аас хойш баг спорт кино баг л гарсангуудээ сүүлд нөгөө нэг цагаан хадаг гэдэг кино гарсан бах би тэрийг үзэж амжаагүй. Би бас үзээгүй. Тийм. Ер нь бол тийм түүхүүд бол зөндөө байгаа байхгүй манайд тий. Тэднийг ер нь оролдож үзүүл яа дээ ингэж бас бод тийм бүхийн тухай кино гэх юм бол жинхэнэ нөгөө хүсээд байгаа мөнгө чинь тэнд байгаа штэ гэж. Залуу нариулагч нартаас хэлмээр тий. Морины тухай тий. Ах нар одоо зүгээр морин хоорондоо наймаалцаад тухай кино орлох жоохон мөнгө хайчилтаа нэг гоё мориныхаа тухай кино хэлчихэлтэй тий. Морины тухай хийсэн одоо кинонуудаас тэр нөгөө нэг шарга дааг за тэгээ нөгөө хөрмөрөөр хийсэн чи юу лээ? Хөрмөр нариглаар хийсэн жамраахын кино лөө. Хиймөр гэдэг нэг кино байдаг. Тэрийг үзсэн тэр нэрээс гоё кино байсан шүү дээ нэрээ. Тэр бас зардалтай ч болсон байлээ сайн ч хийсэн юм шиг байлаа. Тэрэн дээр тэр нөгөө нэг Тодкогийн гаргасан төрөлстэй бүр хүү амар санагснаа да. Тийм драмын тодоо тийм бадарчин амар зүгтэй. Лалрын нүртэй тэр чихнээсээ шүт нүдээ аваа ийцэн байсан шүү дээ. Амар. Ер нь тэр киног би топ тавтаа нөхөд оруулж болох уу? Тэр тодоо гэдэг жүжигчин би ямар амар мундаг жүжигчин бэ гэдгийг би яг хиймэр дээр сарж исэн байхгүй. Тэр тулгсан угаасаа. Дандаа ийм классик аим гоё залуугийн дүрд ингээл яваад идэх те. Тэгэл яваад байвал чинь жүжигчин биш те. Скит хиймэр дээр нэг юм шүдгүү юм тургахай балиар юм бадарчин болоо гараад ирдэг те. Тэгээд өөрөө бас дүр нь бас амар зэвүүн дүр те. Муухай санаатай, залтай тэгээд нэг юм нөгөө Rocket би нөгөө юу гэдэг дуу байдаг лээ. Сахилга сул гэдэг дууны чинд гол дүр нь тэр Тодкогийн тэр дүр байсан бохоггүй ер нь бол. Sorry би дахиад нэг сайн болсон киног санчлаа. За. Мойлхон гэх киног. Тэрэн дээр нөө шаагийн дүрст амар сак байдаг байхгүй. Би нөө Тодогийн тэр дүрийг ярьжсна. Нэрээ тэр шагагийн тэр дүр бас амар байсан да гэд. Тэнэг мөртлөө ухаантай хүний дүр жилжсэн байдаг шүү дээ. Ухаантай мөртлөө тэнэг хүний дүр гэдэг байна шүү дээ. Яаж тоглохын тухайд ойлгомжгүй инхтай үн хариулагч юм байна. Инхтай байх ер нь ямар амар генус хүн бэ? Харин тий. Гой кино байсан. Чи зохиосон дуунуудыг мэдэх үү? Мэдхгүй шүү. Амар дуунууд байдаг шүү дээ. Монголын театруудын нарийн олоод дуудагчдын бүр яг ингээд шанцыг шалгасан дуунууд байдаг байхгүй. Тийм үү. Балжин голмол гээл те. Хамгийн сайн театрууд л тэр хүний дуу зохиосон дуулдаг. Тийм ер нь нэгтэй байх айгу мундаг шүү дээ. Манайхан мэдгүй бол мөнхтөнгөрийн хүчин дорын Чингис хаан тоглосон юм шүү дээ. Тэгээ сүйд найрууд очлоо. Тэгээ бүр дуучин юм биш үү? Дуучныг нь өөр манчтай мэдгүй. Тийм үү. Дуурийн театраас Чингис хаан долж авсан гэж аашд мөнхтөнгөрийн хүчин дорын. Оо за. Бас л мундаг агуу юм байна. Хөгжмийн одоо ай зохиогч юм уу? Хөгжмийн зохиолчоор одоо мэрэгшээг болохоор ай зохиогч юм болов. Гэхдээ хийсэн дуунууд нь бол мэрэгжлийн дуунууд байдаг. Тэгээд тэр Мойлхон гэдэг кино бол над одоо нэлээд залуудаа үзчихсэн. Тэгэхэд л одоо хүртэл мартагтаагүй шүү дээ. Гоё кино. Тэр Мойлхон киног нөгөө нэг би underrated кино юу вэ гэж шахахаас суусан чинь Мойлхон гэж кино хэлээд тэгээ би тэрийг үзээгүй гэж таарсан байхгүй. Тэгээд над шиг үзээгүй хүмүүс олон байж магадгүй гэж бодоод би тэр киног ч ерөөсөн монголчуудад үзүүлэх гэж бас 2 сар гүйсэн. Тэгээ би гүүгээд одоо энэ Moby Home дээр Мойлхон гэдэг киног инх 50 найруулагчаас аль биес нэрхийг нь аваад яг Moby Home дээр тавьсан одоо вүү байхгүй гоочны. Тэрний саундтрак нь бүр амар гоё дуу байдсан шүү дээ. Чоломбатрын дуучин дуусан. Одоо нөгөө юу н гол дүрийн залуучин дуусан юм байна шүү дээ. Гол дүрийн залуучин өөрөө бас дүрийн дуучин шүү дээ. Тийм. Тэгээд наранхүүгээд. Одоо миний YouTube суваг дээр Мойлхон кино яг аль биесны эрхтэйгээ фул нэгтралтайгаараа байгаа. Тэр өөрөө түүх нь өөрөө бас бодит түүх. Тэр нөгөө нэг бродиудыг тийм нөгөө хэлмэдүүлэлтийн үед яадаг байсан гэдэг тэр нөгөө түүх нь өөрөө супер болохоор киноноос амар орсон байдаг бах тэр дуу. Ер нь бродиудын дуу бол амар л та. Тэгээд инх 50 найруулагч руу залгаад би таны энэ киног ингээд контентоор яриад би үзег юм байна. Би үзэх гэсэн чинь хаан чалга. Та надад энэ киногоо өгөөч. Би ингээд монголчуудад үзүүлье гэдгсэн чинь ах надад зохиогч ирэхээ өгсөн байхгүй. Ямар гоё. Тийм. Тэнгүүт нь миний зорилго бол мөнгө олох биш.
вүүдээр тавигдтаа үнгүү тавигдсан. Дээрээс нь сүүлд би өөрийнхөө YouTube дээр тавьсан. Одоо хин туртаа миний YouTube руу ороод мойлох Хүмүүс үзээрэй л гэсэн боломжтой. Тэгээ үзээрэй. Тэгээ үзээгүй хүмүүс нь үзээрэй. Бид нар бас түүхээ мэдчих хэвээр. Дээрээс нь тэр бурайд зон олныг ямар амар үе олноор нөгөө хонь алгах ир хөнгүү болчихсон хятажсэн гэдэг чи. Тэн дээр нөгөө жоохон хүүхэд ингээ хонь муулаад байж идэв штэ. Яг тийм сцен байдаг байхгүй юу? Үнэхээр амар кино. Би бас тэр кинонд аягүй дуртай. Тийм. Тэрс доо яс кино байсан шүү. Тийм. Окей. За. Хоёлоо одоо спорт киноноос ястай гоё хэллээ. харин тэглээ. Тэгээ монголчууд спорт кино хийгээсэй л гэдэг санаа л ярьлаа шүү дээ. Тийм. Ер нь спорт гэлтгүй маш олон сэдв байна, тийм. За, одоо манай Magna TJ-гийн хувьд 2000 оноос хойш Монголын хамгийн шит 5 кино. Сайн байна. Хөлтөө ол авч идмээр ч юм шиг. Ямар их сонголттой юм бэ? Фитнесийн багш нүрс багтаа. Өөрөө таваад ирчихгүй. Энийг ч авчдаг юм уу? Найз вайн захиалчийг гэвэл яадаг вэ? Даатал хийлэгдэн хоол сонгохоос хурдан. Би хамгийн ер нь бол нэг үзэж дуусгадгүйгээ хэлээдсэн шүү дээ. Сүүлд нэг үзэж дуусгаснасаа нэрлээ явчих тийм үү. За, шүүтээ үзэж дууссан кино байна уу? Нэг найзында ууж исэн бит хоёр. За. Тэгсэн чинь энэ шинэ кино орсон энийг тавьчих гэдгэн. За тэгдэг тавьсан чинь доолчийн ажиллагаа гинөө. За. Амбуугийн кино. Ийм юм байхгүй шүү дээ. Ийм халамцаа байсныг жил хүдэрч ууж байгаа хүмүүс үзэж шүү дээ. Ийм байхгүй шүү дээ. Юу яриад байгаа юм бэ? Гэсээр гаал дууссан. Ийм бах юм бол кино урлагаа битээ оролт очил гэж хэлмээр санагдсан. Би яг хин хийсэн, яс хийсэн сайн мэдэхгүй л байл да. Амбуу продакшны юм залуу уран бүтээлчдийн уран бүтээлчдэн залуу шин орж ирэх кино байх. Тэгээ сайжрах байлгүй дээ тий. Сайжрах. Одоо би хүн амт нар муулуулаа сурж байгаа байлгүй дээ. Миний муулалт ч гэж дээ би ч угаасаа бүгдийн л муулдаг юм чи. За эхний кино доолж ажиллагаа. Хоёр дахь кино. Анх удаа орж ирж ин доолж ажиллагаа. Хүмүүс нөгөө нэг ариун бям жүжигчнийг айгу мундаг гэж яриаддаг штэ. За би бас санал нийлсэн л айгу мундаг те. Гэтэ тэрний таваас нь тэр сүүн замын сахиул гэдэг киноны зохиол нь үнэхээр тэнэг санагдсан надаа. Нэг тийм magic юм шиг те. Тэгснээ ингээ бодит амьдрал юм шиг. Тэгснээ бас л нөгөө л нэг мапын тэгснээ нэг дугуй засвар машин засварын газрын залуу байцнаа гинт амар тусгаагийн залуу болж болоо. Тэр жоохон паналтай санагдсан. Тий. За сүүн замын сахиул. За би бол өстой баг хамгийн новшин кинонд single ladies-ийг нэрлэнэ. За хэдгээр ингэ. Бүгдийг. За single lady-нэр алуулах нь те. Үгүй тийм шал тэнэг амьдрал дээр баймгүй зүйлс гараад идэг байхгүй юу? Тэг шаалдаал гэсээр байгаа л дуустай. Тэгээ би би чамд хэлжсэн нэг Оркулийн зохиолыг биччихсэн гэдэг чи хүүхэлтэн кино байхгүй юу? Ер нь ингээ бүх юмыг дайгалдаг хүүхэлтэн кино байхгүй юу? Үзэж байгааг бах те. Үзчихсэн. Тэрэн дээр нэг аав хоёр кино театрт ороод явж идэг байхгүй юу? Тэгсэн чинь single тэдгээр анги кино за шаалдаа гэдэг тэр нэг юм 10 хэдчихсэн нэг. Тэгээд дайгалсан би ер нь тэр кинонд анханаас нь амар дург байсан. Би single ladies-ийн зүгээр яг хаа 4-р анги дээр нөлөө 3-р анги дээр бичсэн зүгээр энэ яг single-ээрэл байгаадах ер нь ингээл ямар амар олон удаа үргэлжлэлтий бигээд нэг биччихсэн чинь эмэгтэйчүүд надад бас бүүм орж ирээд өөрөөсөө барьж итгэжлээ. Англиас гол байсан л та тэр чинь. Single эмэгтэйчүүд нь тэр кинонд амар тийм дуртай байт юм билээ. Ер нь амар тийм хайртай. Хүний нэг юм хайртай кино гэж байдаг дээ. Тийм тэр нь яг нэг амьдралтай ойрхон хоолн хамаагүй зүгээр яг тэр single хүмүүс магадгүй зөв ондормагч байгаа болохоор л тэгжиж магадгүй. Фэн олонтой юм штэ. Гэхдээ тэр киноны утга санаа манай хийц мэт бол зайл. За single ladies. Гоё энэ. За би энэ үзэж байгаагүй кино заяа. Зүгээр постерыг харсан чинь шилжилт гэснээр 3 гэсэн мэс аахгүй. Тэг ингээд бас нэг Facebook мөнхөр том шаагаад байдаг бацаанууд исэн байл. Бацаанууд ч юм мэдхгүй. Эцэн гэсэн найруулагч. Тэгээд 1 2 3 гэж гарсан байж таарах гэдэг штэ. 1 2 дугаар англи байдээ. За 3-1 постэр гараад тэгээ болчихсон. Тэгээд нэгэн ч амжилт олоог бахт яг ч дахиж хийгээд тий. Гэдэг утгаараа би энэ киног оруулчих яа тий. Тэр над нэг юм Японы нөгөө Crows Zero гэх кино гэдэг мэдхүү. High school-ийн
хулиганууд хоорондоо дандаа би нэг хэсгийг харсан болоод ер нь бол тэрэлт авсан баг. Сузуран гэдэг сургуулийн сурагчдын явах. Тэрний л Монгол хувилбар шүү дээ. Ер нь нэг хүүхдүүд хоорондоо зодтолч модлоо яах гэдэг. 10 жилийнхэн хоорондоо зодтолч. Айл бол зодтолч болохгүй гэдгийг л ухуулах гэдэг байна шүү дээ. Ер нь бол санаа тийм. Миний одоо хувийн үнцэг бол тийм шүү дээ. Чиний үнцэг тийм. Окей, зааш болно л да одоо нүдэн байж болно. Гэхдээ миний одоо зүгээс тийм байсан болохоор тэгээд тийт авсан баг шууд. Тэгснэ. За шаалдаг тий. Нэг за сүүлийн тимний ачаа үн. Хит удаа таарлцсан. Тэгээд үнэхээр ингээд 5 минут ч тэсч үзэж чадаагүй 10 минут байтгаа тий. Тэгээд төгсөх байтгаа ингээд үнэхээр за ийм за арайчтай гэсээр адил ингээд байдаг ш нэг өөрөө ирэхгүй л ингээд кринжлээд байна. Тий кринжлээд байдаг кино Хотолон гүнж гэдэг киноос. Хотолон гүнж. Түүхэн киног тэгж шаахгүй шүү дээ. Түүхэн киногс яг өөс зэрэг түүхэн киног тэгж шаахгүй шүү дээ. Харин тэгээд манай Монгол улс ч одоо түүхээр баян юу л байна, түүх байна. Тэгснэ нэг юм тийм түүх барьж авснаа, тийм кино хийгээ тэгж их мөнгө зараад харахад бол мөнгө зарцсан л байгаа байхгүй. Зүгээр л амар гоё хэдүүлээ ингээ хитрхи ингээд өөрсдөө тамлаа зовоогоод авахгүйгээр хөнгөн байжгаад ингээд гой хөгжих боломжууд зөндөө байгаа юм шиг харагдтiin. Түүхэн кинонуудаасаа мэрвэл. Тэгээ манайхан ч одоо ховц сэргэлэл гэж нэг тийм айхтар сүртэй марахгүй, одоо хааны ордон гарахгүй те. Манайх ч ингээл угаасаа нүүдэлчин соёлтой ард түмэн штэ. Өөрсдийнхөө түүхээр өөртөө амар чадварлаг мундаг кинонууд хиймээр санагдтiin. Тэгээ яг ингээд тулцсан Чингис хааны тухай кино байна уугүй байхгүй штэ. Монголд ч байхгүй, гадаад ч байхгүй. Хамгийн гайгүй бас нь өөр Монголын Чингис байх. Тийм. Гэхдээ тэр цуврал байсан болохоор л гайгүй байсан болохоос нэг ангид ер нь Чингис хааны түүхийг тэг шингээсэн кино ер нь байдаггүй хаа. Тэгэх ер нь бол боломжгүй байх. Гэхдээ нэг жижигхэн деталь хэсгийг аваад хийчих болно. Тэр 10-т гэдэг нэг кино байсан шүү дээ. Тэр бол тэгэх гэж оролцсон юм шиг байна. Гэхдээ тэр бол бас л фейл болсон гэж хардаг. Амар том касттай мөртлөө. Сергей Бодровын Монгол гэдэг кино шүү. Тэр ястай яг жинхэнэ жижигхэн хэсгийг аваад хийсэн шүү. Одоо яг зөвхөн Чингис хаан Тэмүүжин Жамух хоёрын хоорондын бифээр нь яг Монгол гэдэг нэг кино. Үлтийг алдж байгаа тэр нь гардаг үлээ. Алт гардаг бах те. Тэг гарна штэ. Тэгээ гараад Чингис хаан ч нөгөө нэг тангуудын шоронд нэг хэдэн жил мэл болоод тайчуудын шоронд хүүхд бахтай юу? Биш. Бүр том болцоо. Том болцоо нэ. Тийм. Тэгээд нөгөө нэг дараа нь тангууд улсыг юу яана маань гэл. Яг нөгөө нэг залуу баг бидний гэдэг бас жоохон нөгөө нэг юуны өвөр Монголын Чингис дээр яг харж байгаагүй тийм юмыг гаргасан баггүй. Одоо Чингис хааныг тэгж удаан шоронд тэгж том болцсон хойно хоригдсон гэдгийг бол мэдээгүй шүү дээ. Тэгээд хулн одоо баг ирж авраад байлгүй яалаа. Тэгж гинүү те. Би тэр Бодровын Чингисийг бол үзэж байгаагүй. Тийм. Тэгээд хаарлажсэн. Тэгтээ бас тэрний бас гоё хэсгүүд байна. Ер нь бол нэг сцен нэг план санаанд нөгөө нэг хоёр сэлэн барьчаа ингэдэг хүмүүстээ тийм хишигтэн цэргүүдэн дайрдаг. Тийм. Тэн дээр нэг гоё яваад байгаа юм нь Жамуухын цэргүүдтэй байлдаж явах үед бороо ороод аянга цэгдэг байхгүй. Жамуухын цэргүүд нь ингээл хяар цогтоод ингээд бүгдээрээ ингээл тарж бутраал бүх команда алдчих байхгүй. Тэгээд Чингис Тэмүүжин одоо Чингис гэдэг нэр ерөөсөө байдгүй. Тэмүүжин болохоор цэргүүдтэйг ингээд нэгэн ч ингээд зүв зүгээр яг бороонд амар зүүн хараад ингээд дайрж байгаа хгүй. Тэгээд ялагдсныхаа дараа та нар яагаад ингээд аянга захиад ингээд бороо орж явахт ингээд айхгүй байсан юм бэ гэсэн чинь аянганаас айлаа гэд одоо чамааг чиний хажууд зөхгүй ч нэг тиймэрхүү утгатай хэлдэг байхгүй. Одоо ер нь бол аянга ингээл ингэж л байгаа бол яасан ч газаргүй шүү дээ. Газаргүй тэр цогч байгаа тэр газраа захин аянга тийм утгатай юм биш. Би яг тэр үгийг амар гоё хэлдэг шүү. Би зүгээр нэг сонин хэлчихлээ. Утгыг ярьчтай. Ер нь бол тэгж хэлдэг. Нэг таалагдаагүй юм болохоор юм одоо нөгөө бүртийгөө сонгож байгаа нь одоо сонгоод байгаа юм баахан юм эмгтээчүүд чагсаад зогсоож ирсэн нөө урд нь ингэж очсноо чамайг аваа ичлээ. Тэр надад нэг юм өөр юм шиг санагдсан. Ер нь бол нэг тийм арай өөр юм сонгож аваад байгаа юм шиг тухайн үед тийг санагдчихжээ. Гэхдээ тэр кино бол бас тухайн үед бас гоё. Яг ингээд бидний хувьд ч гэсэн ингээд ойлгоогүй мэдээгүй үлдсэн юм зөндөө байгаа байхгүй тий. Тэнгүүт одоо галдан бошигт зан назрын үеийн түүхээр ч юм уу тэр кино их юм бол амар баялаг ер нь бүр ингээд бид нар ингээд намайг амьд байхад ингээд бүх түүхүүдэр кино хийсэн ч амжихааргүй тийм түүхнүүд байгаад байгаа байхгүй. Тий. Тэгээ тэднэр лүгөө жоохон бихгүй л нийл
AK-47 барьж гүйлсэн хүмүүс оранж өнгө хувцастай шоронгоор гүйлдээд амир гүйлсэн шүү дээ. Нөөр үлсийг хилээд тах шиг байна. Би тэр кино үзээгүй л дээ. Тийм. Зүгээр яг нөө трейлерын дэрийг харахаар. Гэхдээ ер нь хит хитэн кинонд харсан байхгүй би тийм оранж өнгөтэй хувцастай шорон байгааг. Өхөж үл болно үзсэн үү? Өхөж үл болно үзээгүй. Ер нь таарлцсан. Өхөж үл болно дээр зохиол нь амар гоё гарсан тэн дээр. Тэр нөө хайсан шат гэсэн ч гэдэг л тэгсэн гэдэг дээр яваад. Үгүй яг миний ярих гэж байгаа юм болохоор дандаа нэг юм шинэ хувцастай хүмүүс яваадсан. Нэг юм одоо тэр өөр Монголын Чингистэй чи яг л нэг юм нохоо байдаг штэ. Тэ шороо бужигнсан л байдэн штэ тэ. Тийм биш. За нэг юм дандаа л торог дурдан болсон юм гэлгэр хүмүүс яваад байгаа надад жоох юм амьдралгүй санагдчихсан юм синематик юм ерөөсөө байгаагүй нэг жоох нэг юм нэг байдаг да нэг юм гэлгэр нэг тийм кино тэр нь жоох гой нэг юм төсөөллийн юмнуудыг нь илүү ингэж гоё харуулвал бас гоё болов гэж би боддtiin нэг хувцас сэргэлэл мэргэлэн тэр нь одоо нэг Game of Thrones шиг ч юм уу те нэг тийм төсөөлөл өгдөг хүмүүст одоо кино бол нэг үүргэн тэр штэ гоё юм үзүүлэх гэж яадаг те сүртэй юм үзүүлэх гэж хийдэг зүйл штэ нэг талаараа тэнгууд ингээд одоо бид нар Чингис хааныгаа ингээд нэг юм энгийн хувцастай норхоо хувцастай гэдгээр нь зөндөө тэр үеийн баатардаг зөндөө ингээд төсөөлчлөө штэ те тэнгууд одоо арай нэг тийм үлгэрийн ч юм уу байлгамаар штэ тэр нэг 500 хэдэн тохоо мохоо харуулдаг ч гэдэг үү тэр эскортууд бол ингээ одоо бодохоор байж боломгүй зүйлс байгаа байхгүй. Тэнгүүд тэр мэрийг одоо ингээ жоох үлгэрийн байдалтай олгож нэг тийм бөгжний эзэн маягтай энэ тэр хийж болох байхгүй те. Тэр нь заавал түүхүүд нь үнэн байх албагүй зүгээр тэндээс жишээ аваад уран сайхны кино болоод кино гарсан штэ. Ямар кино вэ? Тэгрий чино гэдэг. Тэрийг нэг манай найзууд гүйцэтгэл дээр нь ажилласан тэгээд чамд яар санагдсан. Би үзээгүй гэхдээ амар тэнэг гэсэн. Би яг нэгдүгээр юм байлээ те. Нэгдүгээр ингийг нүүцсэн. Зүгээр яг чинийх хэлж байгаа шиг яг л тийм төсөөлөл юм өгөх гэж аралцсан уу? Одоо Game of Thrones шиг гэдэг шиг тийм хийцлэлтэй. Гэхдээ яриагийн заавал нэг юм хитрхи юм хуучныхаар ярих гээд яг нэг юм Монгол бичгээр юм уншиж байгаа юм шиг яриадсан байхгүй. Тэр нь нэгдүгээрт сайн ойлгохдохгүйс хоёрдугаарт тэгэж ингэж хоорондоо яриад байгаа юм кино гэхээс илүү юм тайзан дээр байгаад байгаа юм шиг надад санагдсан. Ер нь бол тэгээд би хэлчих. Найз хоёр лаг студи хийсэн шүү дээ тэр чинь. Тэгээд жаа гэдэг амар кино гэж халаад байгаа сурагтайлаа гэсэн. Шарагаалын 3 хаал хийж байна. Тэгээд ер нь бол яг төсөөс нь анханд бол амар гоё байсан юм шиг. Яг бодснороо хийсэн бол тэр угаасаа хаалх байсан баг. Тэгтээ тэгэл хүний нөөц чи хэцүү шүү дээ. Тэр нэг масын тулаан мулаан чинь амар өндөр 10 эсрэг 10 тултаад байгаа машин баг тийм юм шиг байлээ те. Амар өндөр төсөөр хийгдсэн. Гэтэ зүгээр л орчин үеийн яриагаар ярьчвал баг зүгээр байсан болов уу гэж бодлоо. Game of Thrones дээр зүгээр яг орчин үеийн л яриагаар ярьж. Одоо чи зүгээр ярьж байгаа юм шиг л ярьж байгаа шүү дээ. Яг энэ шиг бүр тэндэр чи бүр sex mix бүх юм яг юм орчин үеийн шиг байгаад шүү дээ. Төсөөллийн юм одоо юм 7 унс гээл байж шүү дээ. Яг зүгээр тэгээ хийцэн бол хоорондын харилцаа нь бол яг л хэвээрээ байгаа. Заавал яг тэр нэг өмссөн хувцс шиг нь яриулах гэсэн байхгүй. Тэр нь нэг жоохон зарим юм нь бүр ерөөсөй ойлгохгүй ингээ нэг тийм юмнууд байсан. Flirt vodka. Ер нь бол тэгэл кино урлагт оруулыг бол манай улсад мөнгө байна да. Альч одоо бизнесийн салбараас ч юунаас нь ч бай тээ. Сайн кино хийдэг л хүмүүс нь хөгжих хэрэгтэй байгаа юм шиг санагдтыг. Ингээл байгаад их юм бол энэ рүү мөнгө орж ирэхгүй. Мөнгөтэй дээрээс нь сэтгэлтэй байвал уг нь дийлдэхгүй байна. Тэгээ жоохон мэдлэгтэй мэдрэмжтэй. Тий, мэдрэмжтэй тий. Мэдрэмж бол амар киног ч үзэхгүй байж болно шүү дээ. Хин ч үзэхгүй байж болно шүү дээ. Тэ 10 жилийн дараа үзсэн кино зөндөө байгаа шүү дээ. Дэлхий дээр. Тий шүү дээ тий. Энэ амар кино байсан байх шүү. Тэгэл тэр хүн түүхэнд үлдчихэж явахгүй. Найруулагч найл эзэн өгцөн байхад кинон тэр хүнийг ингээ 100 жил амьдруулсан тийм тохиолдол зөндөө байх шүү. Тий шүү дээ. Тэр өөрийнхөө тэр proud-ийн төлөө уран бүтээл хийе л да тий. Бүгдээрээ чамайг юу хамгаалж үлдээх юм тэрнийхээ тухай л явъя л дээ. Юу ч хийсэн бай, бизнес хийсэн ч бай. Тэ. Тэгээ чадахгүй бол зүгээр зайлаад өгч болно шүү дээ. Тийм сонголт байж болдог байхгүй угаасаа. Би бол тэгжсэн. Би бол дөөр дуулах юм биш вэ ингээл мэрэгчлэр өгсөн. За би бол кино найруулах одоохондоо биш вэ ингээл хайцсан. Тэгэл би өөртөө ингээл за би бол хог навш гээл өөртөө хүмүүсийг муулдгаас илүү өөрийгөө би ер нь аягүй муулдаг дотроо. Гэхдээ сэрэх ёстой, чадах ёстой гэдэг бодлоос илүү өндөөж ирд юм да. Ер нь аль ч юм энэ дэр. Тэгээ одоо тис хөндлөн зүгээр фитнес би ч чамаг угаасаа л юм фитнес спортын л хүн юм байна гэж бодсон шүү дээ. Ер нь бол ковид болсон шүү дээ. Ковид нөгөө биднэрт нэг рестарт хийсэн гэж боддیں۔ Бүх зүйл дээр.
студи ажил юу ч явахгүй байгаа шүү дээ. Тэр үуч хинч маркетинг хийхгүй, хинч клип хийхгүй, уран бүтээл хийхгүй шүү дээ. Тэгээ ганц нэг фитнес клубуд бол ажиллаж исэн. Миний чадах юм юу байсан бэхээр хүмүүст би ингээд зөвлөгөө өгөөд коуч хийж чадах байсан байхгүй юу? Personal trainer гэж ярьдаг тийм. Тэгээ хүмүүсийг ингээд Facebook дээр зар тавьсан би. За би ингээд шав аавна гэдгсэн чинь надад 4 сарын дотор 80 эмэгтэй ирсэн. Тэгэл би чин өөр ингэсэн залтаа болох хэрэгтэй юм биш тийм чин ингээд. Тэгэл яг бүх юм номонд орж ирэхэд нэг заал нэгээл тэр заалаа нэг зунжингаа амар гоё менежменттэй ажилласан чинь дараагийн заалын санал ирээл тэгэл 2 заалтай. Тэгээ ер нь бол ингээд миний одоогийн хийж байгаа бизнесүүд бол мөрөөдлөө биелүүлэх юм лөө. Гэхдээ би одоо ч гэсэн суралцж байгаа хүмүүсийн хоорондын харилцаанаас ч гэсэн ийм хүн нэг ийм байдаг да, ийм хүн бол ингэдэгдээ гэдэг чинь ер нь бол ингээд найруулагч болох мэдлэгтэй, зохиолч болох суур тэн дээр явж идэг гэж итгэдэг. Тэгээ ер нь бол ингээд одоо миний бичдэг авиасыг хүмүүс мэдэхгүй ер нь бол авиас гэх юм уу да жоохон чадварыг манай централийн анхаа амар сайн мэддэг намайг амар дэмждэг байхгүй. Тэгээ ер нь ажил гаргах юм бол над руу шууд за чи бич би гэдгээ бас итгэлийг алдаж байгааг байх гэж боддог. Би бол централийн 2 кинонд амар хайртай, Оркулд бол амар дуртай. Тэрийг бол би жаргаж утсан. Үзэж байгааг юм бол үзэх юм бол яг өнөөдрийн манай нийгэм болохгүй байгаа бүтэхгүй байгаа бүхэл юмудаас black comedy яагаад. Жинхэнэ дуртайгаараа гуссан байдیں۔ Тэгээ дараагийнхан тэр сүлд мод бас дуртай. 3 том студ исэн манайх нэг нь Торос байсан, нэг нь болохоор Кросс байсан. Тэгээ гурвуулгийнхын зохиолыг би бичсэн нэг 90-ад оны үеийн трилогоор одоо нэг үргэлжилсэн зохиолоор үргэлжилсэн энэ 3 өөр жүжигчин орсон тийм кино шинжилээр телевизийн кино л да. Тэгээ тэрэн дээрээс болсон тэрэн дээр гарч байгаа ганц нэг юм диалог харилцаа яриа марианууд бас нөө сошиалаар ингээд гоё вайрлалаа яваад байсан. Ер нь бол тэгэхээр би бол харилцаа яриа тал дээр жоохон авьяастайж магадгүй мэн гэж тэндээс өөрийгөө харсан. Илүү манай зохиолууд дээр логик гэдэг юм айгүй их алдагдaltaй байгаад байлээ. Гэхдээ нэг хүн бол тэр логикийг засдаг биш байхгүй багийн ажил. Тийм. Олоолаа яж тэр логикийг засдаг. Нэг хүн ганцаараа бичээл ах юм бол заавал логикийг алдаа гарна. Өмнө бичсэн юм мартын штэ. Тэнд юу гэж үтснэ хүн заавал мартах байхгүй. Тэрийг хинаад явж идэг, тэрийг засаад явж идэг хүмүүс заавал хэрэгтэй. Хүн компьютер биш учраас алдаа гарах магадлал зөндөө байгаа. Тэрийг ямар ч агуу хүн контролдож чадахгүй. Тэгэхээр зохиолыг ганцаараа битээ бичээрэй л гэж зөвлөх гээд байгаа юм би. Заавал баг хэрэгтэй. Тийм байх тийм. Олоолаа бичих хэрэгтэй. Тэгээ ер нь найруулагч ч гэсэн заавал би гэдэг эгондоо дижигдээд авахгүйгээр хүнээс тусламж авах хэрэгтэй. Тэр нь заавал өөрөөс нь лаг хүн байх албагүй. Зүгээр хин нэгэн годомчны дорж байгаас ч гэсэн асуугаа те хүн ер нь яа дэмэ гэдэг талаар ингээд айгуу сайн мэдлэгтэй болох хэрэгтэй. Ялангуяа залуу хүмүүс. Үүдэлчин түмний уламжлалт жороор хийв. Гэрлүг бууз. За тэгээд өнөөдрийн маань подкаст энэ хүрээд ерөнхийдөө өндөрлөж байна. За өнөөдрийн зочин Магна TJ-дээ одоо TJ чинь баг чиний овог болцсон биз дээ. Магна TJ-дээ зориулаад одоо хамтран ажиллагч ивент байгууллагынхаа бэлгийг гартуулъя. За эхний бэлэг бол ийм Mint Moss гэдэг компани зүгээс ийм далайн хөвд гаргасан юм билэ. За энэ нь болохоор одоо гидсний эрүүл мэнд болон гоо сайхан арьсанд нэнд тустай гинэ. 6 төрлөөр гардаг. За тэгэд хөрөгчөндөө заавал байлгах хэрэгтэй. 7 өдөр болгон өглөө үлийн илгэн дээр нэг халбыг заавал уух хэрэгтэй. Тэгээд юм шууд халбаар л уучих юм шиг байлээ. Тэгээд юм шиг байлээ гинэ. Амар настай. Тэгээд өглөө болгон нэг халбыг уух хэрэгтэй. Тэгээд 14 хоног тасралтгүй хэрэглэж нэг курслах юм байлээ. Тэгээд гидсний эрүүл мэнд чинь өөрөө нөгөө нэг мууцнараа арьс одоо муухай болдог гэдэг юм байлээ шүү дээ. Тэгэхээр гидсээ одоо эрүүл байлгаарэ гэд энэ Mint Moss-ийнхаа энэхүү бүтээгдэхүүнийг бэлгэлье. За баярлалаа. Хөөрхөн болох болтугай. За дараагийн бэлэг маань бол манай ивент гэгч флирт гэдэг юм арх байгаа. Одоо энэ дээрээ бүр бичсэн байна те 5 удаа нэрсэн юм арх байгаа. Энэ болохоор нөгөө нэг найруулсан арх биш 5 удаа нэрсэн арх байгаа даахгүй. Тэгээд уусны маргааш шаардлагагүй эрүүл мэндэд ямар нэгэн хор муу нөлөө байхгүй. Тэгээ хамгийн гол нь 5 удаа нэрсэн гэдэг утгаараа нөгөө бид нар нөгөө нэрмэл арх гэдэг гоё амттай байгаа гэдэг чинь тэр шиг юм гоё амттай юм арх байгаа. Тэгээд мэднэ водкагаа бэлгэлээ. Мэдхүү. Чи ч бас баар савны хүн шүү дээ тий. Сайн нөгөө мань soft opening гэсэн бохгүй юу баарныхаа тэрэн дээр нөгөө водка сууртай коктейлнууд энийг үрээс амар гоё байсан. Гоё байсан уу? Оо nice. Цаастаа мэддэггүй орж ирдээ шүү. Тэгэхээр
За Нэрээ шартаагүй. нэр шартаагүй. Нэр шартаг. Би одоо харин нэг ууж Водка кранбериг гинүүгээр л хийгээдсэн. Би тэрүүгээр дагаансан баг 20 30 шот дуусах юм гайгүйсэн. Тийм үү. Тэгээ амт нь хамгийн гол амар зүйл. Тэгээ амар зүйл юм тийм л. Тэр чинь л гоё. Аярхны нөгөө нэг яагаад Нэг ихэнх үнэргөө зүг байдаг вэ гэхээр те нэг юм хараас бүртэй байгаа. Би бүр амар сурталчилж өглөө шүү. Яг тийм гоё уухад зөөлөн гэдэг утгаараа гоё юм шиг үлээ. За дараагийн бэлэг маань болохоор манай подкастыг анхнаас нь ивент гэсэн гэрлүг брэнд байгаа. Хөлдөөсөн бууз, банш, одоо котлет төвтэйлийн дотор одоо нэлээд юмнууд байгаа. Тэгээд би бол гэрлүг брэндийг бол одоо Монголын хамгийн амттай хөлдөөсөн бүтээгдэхүүн гэж бүр рекламдаагүй зүгээр яг өөрөө гэртээ хэрэглэдгийн хувьд бол ам бардам хийлэн нэг хүмүүс чинь гэдэг чинь Монголын хамгийн тийм юм гээл тэрийг яаж тогтоодгийг мэдэхгүй байна би. Зүгээр миний хувьд бол хамгийн амттай гэдэг би бол бат хэлье. Тэгээд гэрлүгийн зүгээс нэргэж байна. Ман чин 7 хоногийн бүтэн сая өдөр чит хийдэг байхгүй юу? Юу хамаагүй байдна. Тэр өдрөө л хийдий да. За тэгээрээ. Энэ микний араас өвөлцөж явуулчих жоохон тиймхүү харагдчихсан. Зүгээр. За тэгээд нэвтрүүлгийн маань уламжлалт ёсоор зочин маань хаалтын үгээ хэлж нэвтрүүлгийн маань одоо жаргаадаг байгаа. Жаргаадаг чинь амар тийм уран сайхны шүлэглэг болоод нөгөө. За юу ч алч одоо зөндөө олон хүн муулаад өөртөө баахан дайсан бэлдчих шил аллаа тий. Чи ч угаасаа баахан дайсантай юм шүү. Чиний фейсийг уншаад тахт. Нүрэл хэрүүлээд үзсэн. Өмнө нь өөрөө тийм хайр татсан болохоор нэг дайсагнаад байдаг юм уу чаас тий. Моолоосон ч гэсэн тэгээ за барь. Яриад үцгэр гэхдээ бас ингээд нэг юм нөгөө нэг фейсбүүкээр би чамайг амар сайн мэдэн штэ чи угаасаа мэдхийн аргагүй өдрийн хэдэн пост бичсэн. Тэгээ бодит амьдрал дээр өөр уус тий. Шал өөр байна. Хүмүүс тэгээд чи чинь фейсбүүк дээр байдаг шиг биш юм байна гэдэг. Тий биш юм байна ер нь бол. Гайгүй хүн байт юм биш үү манайхаа. За тэгээд муулсан бүх хүмүүстэй хохнё гэж хэлье хичээгээрээ. Тий. Муулуулах юм өөртөө исэн шүү. Би чи өөрөө юу исэн гэж хүмүүст гэдэг байхгүй муулахаар. Би чиний муугаас нэтлөө би сайн байх албагүй штэ. Чиний муу байгаа ч юм бол чиний л муу гэсэн хичээгээрэл гэж хэлье. Надаар муулсан бол харин ч нэр төр өрийг байх чамайг тоолж муусанд нэрээ баярлж яваарай хичээгээрэл гэж хэлье да. Өө яа гоё үг вэ. Наад яг нөгөө надад өдөр болгон хэлдэг үг вэ штэ. Ревю бичгээр доор нь чи өөрөө юу хийсэн гэж. Нэрэ чиний муу байсны төлөө би ягаа сайн байх хэвээр. Чи өстө гоё үг хэлээ. Чи өнөөдөр нилээн чих онгойлуулаа шүү. За тэгээд жаргыг нэвтрүүлгээ жаргая да одоо манай зочин хойморт магнат хийж маань хөрөлцөн ирлээ. Тэгээ дараагийн дугаараар баяртай үзэгчтэй.